Сайн байцгаана уу? Монголын зурхай судлалын академийн доктор, удамт зурхайч, бариач, Пүрэвсрэнгийн наран гэрэлтэй хийсэн ярилцлага толилуулж байна. Тэгэхээр удамт зурхайч, бариач, наран гэрэл гэхээр хүмүүс удамтай хүн гэж ойлгож байна. Яг таны барай засал хийдэг энэ уламжлалт барай заслыг суралцсан удам мухсаа гарвал багш гэвэл та хэнийг ярих вэ? За сайн байцгаана уу? Сайн байна уу? Би Баянгар аймгийн Галууд сумын хүн. Манай аавын тал, ээжийн талаас айл талаас ер нь байрдаг, хандаг, хатгадаг удамтай. Мөн аав маань бол их хатгаж, ханж хатгадаг, хүүхчүүдийн толгой сайн барьдаг, бас чиггүй домтой, номтой бас тийм хүн байсан. Миний ээж одоогоор Баянгар аймагт Галууд сумда амьдран сууж байгаа. Зиндэш нарчмаа гэдэг хүн би. Татвар усантай бас л хүүхчүүдийн толгой барьдаг. Жирэмсэн ээжүүдийг хүүхдэнд бур байралтай хүүхдийг эргүүлээд хэвэн болгодог. Хүйн ороосон тийм гажсан тийм жирэмсэн хүмүүсийг сайн барьдаг, мөн яс барьдаг, хүүхчүүдийн толгой тарих барьдаг. Ийм л хүн байдаг. Ерөнхийдөө аль талаасаа л удамтай хүмүүсийн л үргэлжлэл хүндээ миний буурлап бол ээжийн минь аав бол ерөнхийдөө Цэндэж гэдэг хүн байдаг. Би бол Баянгар аймгийн Галууд сумын Таштагны давхт зурхаач гэдэг хүний үргэлжлэл үр удам. Мөн манай өвөө аав Цэндэж гэдэг хүн байсан. Хүн барьдаг, хүүхэд барьдаг, бас чамгүй нөгөө нь ялах их маш хээлтэй. Уйлзөөлсөн хүүхдүүдийг алгадаад зүгээр ойлгохон болиулдаг тийм л бас идтэй л тийм хүмүүс л байсан. Тэгэхээр гартаа мэдрэмжтэй. Бас номын хүчтэй. Номын хүч. Тэгэхээр нөгөө Монгол бичиг тангад ном бичиг сургасан хүн маань яг таны аль талын удмын хэн болж таарч? Ээж аав. Манай өвөө аав. Заах болсон шалтгаан эсвэл эцэг эхээс хідүүлээвэ хичнээн ийм мэдрэмжтэй удамтай хүн яг гэр бүл дотор ч байна. Би эхээс зургуулаа 5 охин ганц эрэгтэй дүүтэй. Ерөнхийдөө бол би багасаа яг мэдрэмжтэй хүүхдээсээ өөрөөр хэлэх юм бол ингээл хүн амт зүгээр болгочмоор юм шиг санагдал. Тэгэл янз юм бас харагддаг. Тэгэл ерөнхийдөө бол мэдрэмжтэй байсан болохоор энийг бол заач гиснээс манай удам дамжиж ирсэн боловч бас өвөө маань миний мэдрэмжийг зөв гаргаж ирч чадсан. Өөрөөр хэлэх юм бол хөгжүүлж чадсан хүн байхгүй. Хэдэн наснаас эхлээд өвөөгөө шавлан суралцуу тэр ямар учрал тохиол байв? Юу яаж заадаг вэ? Миний дээр 2 ах өнгөрөөд миний доор 2 дүү өнгөрч дунд нь би тогтсон. Ерөнхийдөө бас уйлхай дээрээс нь өвдөлтгийн хүүхдээс учраас нөгөө ороодог хүүхд гэж ярьдаг шүү. Өвддөг хүүхдээс учраас ихэнх талтай л аав ээжээс илүү бас өвөөдөр нэлээ чамгүй хугацааг өнгөрөөж өссөн. Мөн тэгээд миний энэ гарын мэдрэмж мэдрэмжийг бол сайжруулахыг бол миний 100% би буурлаа буюу миний ээж аав буюу Цэндэж өвөө маань зааж чиглүүлж өгсөн хүн ба. Мөн тэгээд дээрэс нь миний нэг баг зэргийн мэдрэмжийг бас хөглөж дээрэс нь бас ургуулж бүгдийг ингэж тордож ингэж сайжруулж өгсөн гэж би хэлэх дуртай. Ерөнхийдөө би сургууль төгссөнөөсөө илүү ямар сургууль төгссөн чи хаана барьж сурсан гэд энэ миний 20 хэдэн жилийн энэ ажлыг хүмүүс асуухтаа чи ингээл хүн зүгээр болгочихаа чи хаана төгссөн хэн зааж өгсөн гэж ярьдаг. Би болохоор зэрэг өвөөгийн дээд сургууль төгссөн гэж ярих маш их дуртай. Ерөнхийдөө нэг жижиг гурвалжин хэм олон давхар ягаан дайлан бэнтлэхийг чинь нэг өдөр нэг дайлан биний дагуур ингээл хийгээл будаа тоолуулаад байдаг. Би тэр үед нөгөөдгийг будаа тоолж тоглолтгол гэж бодож байсан болохоос яг ингээд гарын мэдрэмжийг хөгжүүлж байгаа гэдгийг л би хүүхд тэмчид тэр үедээ сайн мэдрэхгүй. Яг энэ тэр дайланбнуудын хооронд өөр будаа ич тийм үү? Шар будаа, бор будаа, цагаан будаа. Ерөнхийдөө нэлээд том гурвалжин олон давхар дайланбнуудыг арт талын ингээд сураар үдээд үдцэн байдаг аахгүй. Тэгэнгүүтээ нэг зузаанаараа нэг юм зузаан дайлан биш та олон дайлан. Тэгэнгүүт нэг өдөр нэг л дайланбны дагуур будаа хийгээд тоолуулна. Дараагийн өдөр 2 дахь дайланбны дагуур ингээл сөхөөл ингээл нэг өдрөө нэг дайланбны дагуур хийгээ яваад тахт ингээд айгүй олон дайланбны цаанаас будаа тоолдог болдог аахгүй. Түүнээс бол нэг л өдөр ингээл
бүхэл юмыг тоолч сурчна гэж байхгүй. Нилийн хэдэн дайланбны доогуур хийчих юм бол тэр өдөр будаага тоолж чадахгүй шүү дээ угаасаа. Тэр нэг өдрөөр ингээд хийгээд хахаар яг л нөгөө нэг л дайланбны доогуур нөгөө будаага тоолоод байгаа юм шиг л тоолцсон. Аа. Яс барих эрдмийг яаж ямар аргаар зааж? Яс барих эрдэм бол манай буурал авч өөрөө тэгэл яс барьдаг хүн байсан хгүй. Нөгөө морин тэрэг унаал ингээл явж идэг. Би нөгөө морин тэрэгтэй цуг ингэж яваал. Тэгэл айлын мал зал эргүүтцэн мал зал байх юм бол тэрний очиж эргүүгийг авч өгдөг манай өвөө чинь. Тийм яаж гутгаар зүсэл авна. Юу гарч ирэх вэ? Би ч хэсэг айлын малны эргүү авна. Хэдэн настай байсан гэсэн үг вэ? Ерөнхийдөө нэг 12 3-тай тэгэл цуг яваал эргүү аваал. Тэгэл нэг 18 өстэй байхтай одоо нэг Эрдэнэ чимэг мэдэн те манай нөгөө ингэдээс Эрдэнэ чимэг бороо Эрдэнэ чимэг гэхт хоёр тэдний нэг бүхэр эргүүдчихэд гэрт нь оруулж ирж амар дарж байгаа л хоёлаа эргүүгээ наваал. Тэгээ би ерөнхийдөө л нэг тийм юмас айхгүй юу хүүхэд бол цуснаас юм уу тийм хиймээр л санагдана. Авчмаар санагдсан шүү дээ. Аваад ирүүл болчихоор тэндээсээ буцаад ийм ямар гоё юм бэ чадчихсан. Би мэддгүй юм аа. Яг зүгээр л ингээл эргүүг нь авчихлаа. Идэгцэн байлээ гэл бүг явчихснаас нөгөөдхөө сэтгэл ханамж авч яснаа бас би мэдэрдэг. Хүүхэд болохоор л тийм байх. Энэ Монгол бичиг тангад ном гэхэр чи одоо тухайн үед 1900 онд чинь нуугдмал хаагдмал тэр чинь хориотой байсан үед Монгол бичгийг бол яг манай буурлах бол Монгол бичигт нэлээд сайн хүн байсан. Яг нөгөө ярьж байгаа бичүүлэгтээ монгол бичгээр бичүүлдэг гэсэн. Манай бас 10 жилийн сургуульд бас монгол хэл тэр үед монгол бичиг заадаг гэсэн. Жамбал гэдэг багш монгол бичиг заадаг гэсэн манай ангийн багш. Одоо монгол бичгээр чөлөөтэй тэмдэглэж бас уншиж чадах уу? Уншин тэмдэглэн. Гэхдээ яаж монгол хэл бичгийн улсуудыг бүгд чадах вэ? Гэхдээ ор хоосонг бодвол бас гайгүй. Гайгүй шүү дээ. Тангад ном гэхэр чи одоо төвд хэл уншдаг номнуудыг монголчлаад ойлгох юм уу эсвэл төвд үгээр нь шууд ойлгуулчих юм уу? Яг гадаад хэл заадаг шиг. Төвд үгээр нь л ойлгох шүү. Одоо тэгэхээр номтой штэ, ном хийдэг штэ. Одоо түрүүн ярианд дурдсан л да юм хардаг, бас мэдэрдэг гэхэр чинь харсан мэдэрсэн юм аа ном мор застдаг, ном уншдаг гэхээр энэ эрдэм яаж ерөнхийдөө энэ бас энэ барианд яалтчгүй энэ бариац хийж явах үед ингээд бас өвдөж зовхтой шалтгаан шалтгаанаар өвдөж зовсон хүмүүс ирдэг байхгүй юу. Тэгээд тийм хүмүүсийг барихад бол биет тавгүй бас дээрэс нь өөрт эвгүй мэдрэмж төрөд барихад хэцүү те. Биет нь хүрэхэд ч хүртэл хэцүү байхгүй байж. Өөрөөр хэлбэл эмчилгээ хүлээж авахааргүйгээс гадна тэр заавалчгүй засал намын нээж шалтгааны арилжээ зүгээр болохоор л байдаг байхгүй юу. Тэр хүн тийм бол заавалчгүй тэр хүний шалтгааны арилгаад хэвэн болгож ээж барихгүй бол барьж байгаа хүнд ч гэсэн эвгүй одоо энергийн төвшин шал өөр болцсон байдаг л байхгүй. Өөрөөр хэлбэл бариацл хүлээж авахааргүй болцсон гэсэн. Хүлээж авлаа гэхэд одоо бүрэн илэшрах. Өөрөөр хэлбэл шалтгаан нь байгаа учраас. Тий, шалтгаан тэр хүнд өөрт нь байгаа учраас. Тийм учраас л нөгөө хүмүүсийг ингээд тэр шалтгаанд гаргахаар хүмүүс намайг учир зүггүй ном хийдэг гэж ойлгочдөг. Тэрнээс бол би байнга ингээд хүмүүстэй адилхан нөгөө лам хүмүүстэй адилхан өдөрч нөгөө ном уншаад суугаад тийм хийхгүй. Одоо өөрөөр хэлбэл энэ хүн шалтгаан байх юм бол тэрийг гаргаж өгнө. Миний ээж аав зүгээр домог шиг юм ярьдаг байсан л та хүүхэд байж хаад үздэг хардаг хүмүүс хүнийг огт юу ч яриаггүй баг ирээчгүй бараа нь харагдаг байхад над руу нэг тийм хүн замдаа тийм юм хийгээд наашилж явна ч гэдэг юм уу тэрийг мэдэрдэг надаас хурж ирээд ийм юм асууна гэж мэддэг тэгээд араасаа дагуултай байна ч гэдэг юм уу ийм зүйлүүдийг хардаг яг харна гэж яад юм бэ энэ ертөнцөөс өөр юмыг олж хардаг юм уу эсвэл тэрийг мэдрээд төсөөлт юм уу харагдан ч мэдрэн ч аль нь л болно шүү дээ. Тэгжээч нийлбэр дүн гаргана гэдэг шиг харагдан бас мэдрэн. Тэгэхээр энэ нийлбэр дүн гаргах эрдмийг өв гисг нь юу гэж тайлбарлав? Хүүхэд байж байхдаа юм хараад янз бүрийн юм шуудлуухан ярьцдаг гэд хүүхдүүдийг тэгдэг байсан. Багадаа тийм байв уу? Үзэж хараа шууд юм палхитлан хэлжсэн тохиолдол байна уу? Айн. Ерөнхийдөө бол айн шүү дээ. Тэгээд айж махаараа яг нөгөө тодорхой хэмжээгээр манай өвөө надад хэлжсэн айгаад байл миний хүү дуулаад болохгүй загнаад явуулчих гээд. Тэгээд байц гэл нөгөө манай өвөө нөгөө бас зүгээргүй хүн байсан байна л да. Одоо би нөгөө одоо л ингээл нас маань өдөө хүрээд ирэхээр бүхэл юмыг тэрнээс одоо энэ олон жилийн хөдөлмөр хийгээл энэ яг энэ дагуу ажиллаад ирэхээр зэрэг яг манай өвөө бүх
бүхэл юмыг тий одоогор бол яг эрдэмтэн хүн байсан байна л да гэж би өөрөө байнга дүгнэх дуртай тий. Яг бол хэлсэн үгнүүд нь ерөнхийдөө болох процессыг ярьж байсан бас өөрөө ингээд хэлсэн үгнүүд анагаахын талаас ч гэсэн одоо энэ өөрөөр хэлэх юм бол удамшлын өвчин байхгүй гээл тэгтээ хүлж ясрагдгүй тэгэл ургана гэж байдгүй энэ гэл эднийг ингээд хэлээл явж байхад энэ олон жилийн 25 6 жилийн хөдөлмөр ингээд энэ дундаас олон хүмүүсийн дундаас ингээд хараад байхад эмнэлэг ясургацсан гэд манай дээр хүлэмт ясургацсан гэд хүмүүс ирэхээр одоо энэ хавдар судалт айгүй олон удаа шаруулсан маруулсан гэд ирдэг. Тэгээд ингээд барай зүгээр болчдөг. Яагаад тэр ясны алга болчт юм уу хүмүүс гайхаад байдаг. Ерөнхийдөө энийг бол ясургуулт гэж байдаггүй зүгээр л шингэн нэг талдаа уралдсан байхыг одоо ингээ сүүдэр гараад тэгэхээр энэ ясургуулт гэж байгаа мэлж байгаа гэдэг. Энэ ер нь бүгдийг бол би ерөнхийдөө яг л өвөөгийнхаа хэлснээр л яг л манай өвөө яг эрдэмтэн хүн байсан байна. Бүр амар мундаг эмчээс ч айхтар тийм эрдэмтэн хүн байсан байна л гэж би өөрөө дүгнэх дуртай. Хүүхэд байж байхдаа тэрийг нэг оошоод сонсоогүй ч гэсэн сэтгэлд үлдсэн тэр хэлжсэн үгнүүд нь одоо бодлоход бодогдсон шүү дээ. Тий. Ангаахад тогтоогдоогүй оншилгоог уламжлалт ангаах ухаанаар яаж илэршүүлэх яадгийг нь тайлбарлаад учрыг нь гаргачихсан л гэсэн. Одоо яг намайг нэг барьж эхэлж яхад бол хүмүүс ингээл тархин даралттай өгдөг бити байруул тий. Тэгж хилдэг байсан байна л да. Ерөөхдөө эмчнэр энэ тархин даралттай өгдөг бариулж ерөөсө болохгүй гэл тархин цус харган гэж хэлдэг. Явагдана гэл тэгэнгүүт би шууд тархинь барихгүй толгойг нь барихгүй ч гэсэн биенийхэн булчин сулж байгаа толгойг нь барьдаг хэвэн болчоор бариулаа зүгээр болцсон юм. Тэгэхээр та нар бариулах чинь буруу энэ гэдэг байсан. Одоо эмчнэр чи одоо тэнд очиж бариул тэр бариачд очиж бариул гэд явуулдаг. Зөвлөдөг болсон байлээ шүү дээ тий. Одоо тэгээд яг юм сайхан эргээл сайхан болж л байна тий. Ерөнхийдөө бол бид нар чинь нэг гэсэнгээ хүн барьдаг хүмүүс чинь одоо ингээд хүүхдийн тархины даралттай хүүхдийг бариад буруутчаар юм болох вэ? Нуруу нөвдсөн хүн гэлдэг чи эмнэлгийнхаа эмчнэр ерөөсөө тэр нуруу нөвдсөн хүнийг одоо барихыг зөвлөдгөө. Ерөөсөө чи бариулал бүгсэн би чинь тэр чигээр мдээгүй олон зүгээр гэвтрийн дэглэмт бай хагалгаанд ор гэдэг ингэж ийм зөвлөгөө өгдөг. Тэгжээд л одоо сүүлийн нэг 2 3 жил ерөөхдөө хагалгаанд орохоос өмнө тийш очиж нэг бариулаад үзүүлээ яасан энэ гэж явуулдаг болсон байлээ бас. Яг хандлага нь яг тийм болчиход байгаа. Ер нь тийм болчиход байгаа байхгүй юу? Ер нь одоо нөгөө манай өвөөгийн хэлдэг нэг үг байдаг. Энэ болохоор хүн сөрхийдээ те ингээд бүр идгээгээд илаашруулад энэ үе хоорондынх нь зөөлөн эдийг төлжүүлчихэж байгаа юм биш ээ. Хүний бие өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлэх бүрэн чадвартай байдаг болохоор засаал өгчих юм бол эргээд нөхөн төлчихдөг гэж хэлж өгдөг байсан. Энэ нь бол үнэхээр одоо маш том энэ үгэн дотор бол онш явж байгаа байхгүй юу? Голын хийтэй гэж хүмүүс одоо нэг ингээл бариацл дэлгэрэлрэнгүүч хүн болгол чи голын хийтэй вэ, савны хийтэй вэ гэж тэгдэг. Савны хийж нь гаргач нь бол одоо савнд хий суухгүй, голд хий суухгүй, гол суц зүрхнээс босон гол суц бүдүүрсэн байгааг л савны хий, гол суц гэж хий гэж онцлоод байгаа болохоос яг голын хий, савнд суудсан хийвэл байхгүй. Хүмүүс ч одоо ингээл барьдаг хүмүүсийг харж байхад ингээд ер нь өтрээнд нь хий суулгаад буцаад шахаж гаргаад энийгээ доогуур амар хий гарцсан. Миний сав яг л хийтэй байсан энэ гэж ярьдаг. Гиз дүрээд байгаа юм шиг, гиз томроод байгаа юм шиг мэдрэмж бас төрнө. Хүмүүс тэгэнгүүт миний гиз томроод байна гэж тэнгүүт савны хийтэйгээд онцлоод байдаг. Энэ бол савнд бол дүүрэн хий орсон юм бол байдгүй. Голын хий гэдэг нь гол суцсанд хий орсон юм байдаг байхгүй юу? Ерөнхийдөө онцлох гэдэг нь судас барьж онцлох чинь бол ерөнхийдөө гарын мэдээ нэгдүгürt мэдрэмж хоёрдугаарт нь болохоор логшилт хоорондын зай эрчтэй эрчгүй логшиж байгаа гэдэг ингээд янз мөн бас дээрэс нь 5 цэцгийн онцлогоо гэж одоо уламжлалт тийм одоо онцлогооны арга байдаг. Одоо нүдчих ам хамраар онцлох гэдэг хараад би бол одоо ингээд гаднаас ороод ирж байгаа нэг хүүдийн нөрөн баруун тишгээ ингээд суултгцсан биш үү гэд ингээд бодож сууж шít. Яна энэ ямар сайхан залуу вэ? Даанчиг арцг нь гарцсан байна гэд ингээд яриад ийм л одоо хараад оншилдаг 5 цэцгийн онцлогоо гэж бас байна. Тэгээд суц бариад онцлох. 5 цэцгийн онцлогоотойгоо хавсруулад бас оншилдаг байхгүй. Би бүр хүмүүст хэлдэг шít. Ингээл имрэ зургнаас миний хороо дээр идэргээл амир. Яг тэгж хэлээд байдаг аахгүй. Яг тодорхой хэмжээгээр нэгдүгээрт мэдрэмж, хоёрдугаарт гэх юм бол бас үг эцэг юм байна. Бас тэр мэдрэмжийг зөв те одоо юу хийж өгсөн. Зөв тайлах, ойлгох өгсөн. Гуравдугаарт гэх юм бол бас олон жилийн бас туршлага бас
сүүлийн үед нөлөөлөл байгаа. Өвөг эцгээ дагалдаад яванч бай, сууринч бай, тангад ном бичиг бас барай засалт суралцсан гэж тэгжсэн. Яг анх барай бие дааж хийсэн, тэрнийхээ үр дүнг үзсэн. Тэгээд барайч болох алхам маань хөгжсөн. Тэрийг хүмүүс таньж мэдсэн. Тэр тохиол юу байв? Хэдэн онд, хэдэн настай байв тэр үед? За нэг 18 9-тэй байсан болов. Эмнэлэг твтчихсэн чинь нэг ханцрам гээд нэг хич хөлн өвдсөн гээд бүр гэртчихсэн байхгүй тий. Бүр нөгөө манай өрөөнөөс өөр өрөөнд тэгээд нөгөө ингээ өрөөнийх нь ордоор нэг бол хойгоор нэг бол тэр хүний хөлийг би зүгээр болгочмаар санагдаа. Аха. Тэг ингээ яваад байсан. Тэгээд нэг хэлж чадахгүй бас би зүгээр бол хүүхэд юм болохоор хэлж чадахгүй. Тэгээд өвдсөн чи гадаа нэг сууж исэн чинь нөгөө ханцрагч хажууд ирж сууд ёо өвдөд гэдгсэн чи хөл өвдөд гэд дэлгүүр мэлгүүр орсон л ах явж үржээд миний хажууд суугаад өстө хөлөө ингээ барихт би таны хөлөг бариад өгөө гэдгсэн чи юу чи барьж энэ хөл бариад хүний хөл ингээ барьдаг юм уу гэдэг чинь үгүй би таны хөлөг зүгээр болгочихвол яах вэ гэдгсэн чи тийм үү миний хөлөг бариадах гэдэг юм зэрэг би ингээ зөвшөөрсөн сууж байгаа л бүгдгийн жоохон бадж байгаа гэсэн чи орой манай өрөөнд орж мэрэгчийнх нь өвдөг хамаагүй сайхан боллоо миний охин надад барьж өгөөч гэ дахиад хүслээ чинь бүр гайг боллоо гэсэн чинь би үнэхээр л чадмаар санагдаад байсан чадах юм шиг байна гэж барайл тэгэл нөгөөдгийгээ зүгээр болгоод тэгээд нөгөө ихч маань энэ Эрдэнэ цагтын манай Баянгор аймгийн шаргалжууд тэгчээсэн байхгүй тэгээд шаргалжууд манад очиорой гэд тэгэл тэр их имлгээс гараад явсан би бүр араас нь очимоор санагдаад болж өгдөгөө тэгээд явж хичээл тэнд хичээл барай хийгээл тэгэл зөндөө бол атбасаар нь хүн үзүүлдэгсэн штэ нөгөө шагалжууд нэг бүрний эмч надаар тэгэл сэтгэлийн дуудлагаар тийш очсон юм шүү. Тэгэл бүрний эмч надаар бүрний эмчтэй танилцаал, бүрний эмч охинтой танилцаад, бүрний эмч охин Оги гэдэг нэг жижиг хөрх охин байдаг. Тэгээд тэрнтэй танилцаад бүрний эмчинд заримдаа байж л тэгэл бүрний эмч нөгөө хүмүүсийг тэгэл нөгөө би чинь шаргалчуудын совлолд ирсэн хүмүүсийг тэгээд автосаар нь үзэл надад үзүүлээл гэртээ авчрал автосаар нь үзүүлээл тэдний нэг өрөөнд зужаал би бүгдийг нь үзээд өгдөг тэгэл яаж онцлох уу нөгөө 5 цэцгийн онцлогоор нь царайг нь харах уу царайг нь харна судсан байрна дээрээс нь тэгэл гар хөлийг харнаа гэсэн. Тэгээ 17 8-тай хүүхдэд хүмүүс хэр итгэжээ тухай үед зөндөө л их үзүүлээд итгэжсэн болол бүрний эмчтэй атбасаар нь авчирч үзүүлдэг байсан юм байгаа байлгүй бодвол. Тэгээ тэнд хэр удав? Тэгэл тэнд удсан шүү дээ. Тэгэл нэг 4 сар татсан. Тэгэл 6 сар буцаа 2 сар ер нь тэнд байсан. Зуны амралтаараа л гэсэн үг шүү дээ. Тэгэл 7 сард ч юм уу тэгээ 7 сард буцсан. Хүмүүс барай хийдэг зурхаа судалдаг гэхээр үргэлжлүүлээл ангаах ухаанд суралцаал юм уу? Одоо совилох ухаан тий ингээд яг энэ чиглэлээрээ үргэлжлүүлээд суралцсан уу гэдгийг сонирхдаг л доо. Би яг суралцсан бол энэ ажлыг хийж чадахгүй байсан. Яагаад тэгж бод? Яа тэгэхээр нөгөө сургуульд ороод сураад нөгөө ангаахын нэг хоол сойх жар технологи гэсэн сургуулиар сураад ингээд явуулангууд яг ингээд тэр үе яг сургуульд нь сураад ном уншаад ирсэн чи би нөгөө сууц барьж ажилтгаараа эргэлзэж эхэлсэн байхгүй. Одоо би за яг ангаахын юм байт юм байна. Энд чи одоо ер нь ерөөхдөө нөгөөдгөө хаяг шинж орсон надад. Тэгэнгүүт нь би тэр сургуулийг нөгөө явж исэн юмда дорж гээд нэг багштай энэ одоо эрүүл мэндийн боловсрал төвдөр одоо дорж багшийг шавлаад явж исэн чинь тэгээ тэрийгэ болсон байхгүй. Өөрөө болмоор санагдсан юм уу? Болмоор санагдахаас өөр арга байхгүй. Тэр одоо яа тэгэхээр нөгөө миний өвөөгийн зааж өгсөн юмнууд өгөөсгөгдөж эхэлсэн угаасаа. Одоо нөгөө сууд зэрэг ингээ уншилж чинь зүгээр ингээл ангаахын талаас чи яг ингээл шинжлэх ухааны үндэслэлтэй гэж янз юм яриад ирэхээр чинь би нөгөө зарим юмуд нь зөрчилтөө тэглэсэн. Зөрчилтөө тэглэхээр зэрэг би яг тэр үед миний
үед одоо ингээд шинжлэх ухааны үзэлттэй юм штэ тийм штэ гэхээр за тийм байж магадгүй гэж бодогдоод нөгөө тийшээ хазаах гэсэн байхгүй юу. Тэгээд тэр сургуульд сураагүй би. Ерөнхийдөө бол бурхнаас нэг өгөгдөл байдсан байх гэдэгт би маш их итгэдэг. Яагаад гэвэл зүгээр л тийм бурхан багш нэг ингээл нэг барилгачин барилгын нэг тэргүүний ажилчин зүгээр л нэг байж байгаа л энэ урилгыг өргөтөө сурахын тулд сургуульд нь сураад бүгд ийм сайн өрөөд сурчдаггүй. Яагаад гэвэл сургуульд сурсан гिचнээн л урилгачин байна. Тэр дундаас онцгойроод гараад ирсэн хүмүүс л урилгачин байдаг. Одоо өөрөөр хэлэх юм бол одоо өгөгдөл байдаг учраас зохиолчдээ штэ. Одоо ингээл жилд нэг 2 3 анги төгслөх 60 70 хүүхд төгсөөл байгаа тэр дундаас хитэн зохиолч байдаг те. Ерөнхийдөө өгөгдөл нь цаанаа сайн байдаг. Яагаад гэвэл тэр хүн нэг одоо ийм л юмар энэ хүн хоолоо олж идэх хөвтэй юм байна гэсэн өгөгдөл байдаг. Тэргээл хүн яг өөрөө мэдэрч даах чадвар тэгэл тэрэндээ үнэнч байж чадвал тэгэл өөрөөр хэлбэл өвөг эцэг хоёр талаасаа удамтай гартаа мэдрэмжтэй сэтгэлдээ бас далд мэдрэмж далдын ухамсарын хардаг чадвартай байна гэсэн үг шүү дээ. Энэ чадваруудаа эргээд хөгжүүлээд энийгээрээ хоолнд хүрэх тэр замыг өвөг эцэг нь үндсэндээ заагаад өгчихсөн байх шүү дээ социализмын үед. Социализмын үед зааж өгөхөөсөө илүү хөгжүүлж чадсан баг. Агуулад үлгэрлээ төгжүүлсэн. Ерөнхийдөө ярьж өгчээсэн бүхэл юмнууд миний ээжийн бас миний аавын ярьж өгчээсэн бүхэл юмнууд ерөнхийдөө биднэрт яг л зүгээр л нэг хүн яриад байгаа юм шиг мөртлөөсөө бидний ой тоонд бүгд л үлдсэн л аахгүй. Тогтогдож үлдсэн. Тийм учраас нөгөө бид нар чинь одоо нэг ингээл хүүхдүүд чинь одооны хүүхдүүд чинь айгүй нөгөө бид нар бол их дэгтэй өссөн. Одоо өөрөөр хэлбэл тэгжлэхгүй ээжийнхээ өмнөөс үг дуурч болохгүй тий. Ээж хүмүүст тийм үг хэлж чадахгүй болохгүй аавынхаа хөлтэйгүр чалхаж болохгүй гэдэг тийм нүгэлтэй өссөн шүү дээ. Одооны хүүхдүүд бол аавынхаа тарихтлагаа дөөр алхаал гарна, чэйжин дөөр нь алхаал гарна, гүүгээл явна, толгой дөрнж мортсон ч байх шиг тий. Бид нар бол аавынхаа хөлтөд нацалж ясна нөхөс толгой дээр мортож өрөөс үзээг өссөн шүү дээ. Маш их ирэх өссөн ч гэсэн. Би айлт ингэ тогтдоггүй байсан болохоор би нутаг усаараа намайг эрхлүүлжсэн манай нутгийнхан. Нөгөө тэдний хүүхд нэрлээ тэглээ инглээ гэл. Би ч одоо 3 хичээнд дагаад айлт ингээл гүүгээл ороход 3 хичээ төрүүлэл бэлэг өгчих юм бол би өөртөө нэг орилол саваад очдөг хүүхдээсэн шүү дээ. Тэгэл хурааж явж байгаад буцаагаад өгөхөөр тэгэл зүгээр болдог. Тэгэд нөгөө нутгийнхан бүгд мэддэг. Нэг айхтар хүүхдэд нь төрүүлж өгөхгүй болохгүй шүү дээ. Би тийм их хүүхдээсэн мөртлөөсөө л намайг бол ер нь хүн болохгүй байх. Энэ ер нь амар хөвгт болох байхаа ийм амар ирэхээр юм болвол гэж зөндөө ч олон сургуульд ороход манай хүүхэд зөндөө олон хүүхдийн толгой хаглах байх яанаа л гэж ингэж одоо үзгээж их хаях байх гэж ингэж л хэлжсэн гэсэн. Ерөнхийдөө би тэгсэн чи яасан? Ерөнхийдөө бол тэгэл үзэг мүзгэнийх амар хаяагүй бас сургуультай бол бага сургуультай бол нэлээд гайгүй сурлагатай гайгүй л явсан. Бас дуулж яасан, бүжгэлж яасан, нугарж яасан, янз янз болж яасан. Бас авьяастай байсан. Тэгээд ерөнхийдөө одоо нөгөө ангийнхантайгаа уулзцахаар миний айгүй гоё дурсамжтай үед баг байдгүй юм билий. Тэр нөгөө зугаалж уулзч явж байгааг учраас тийм юу? Зугаалханд явж байгаагүй ангийнхантайгаа гоё ийшээ тийшээ явж ингэж одоо наргиж явж байгаагүй. Одоо тийм болохоор жоохон хүүхэд нас жоохон тийм л дурсамж жоохон багтай л байгаа. Ерөнхийдөө бол эрдэм ихтэй дурсамж багтай юу? За ер нь л дурсамж гэх юм бол адуу малтай ноцолдчихсэн. Тэгээл дагшаа адуу жигтчихсэн, цоровдчихсэн тийм л юм байна өөхөөс тэгээд ангийнхандаа тэгжсэн гэсэн их дурсамж нэгтгэсэн байгаа байхгүй л. Энэ аавын талыг хандаг хатгадаг хүмүүс байсан гэсэн би зүгээр их юм сонсон. Хандаг хатгадаг цаг хугацаа хориотой өдөр болохгүй үе гариг иргэсийн тохироч хүртэл байдаг гэсэн. Одоо хүн чинь дээр үед бол малыг л илүүтэй ханж хатгаж хөлн доголжчихсон бас янз бүр болцсон бол эдгээдэг. Одоо бол хүнийг дуртай газар нь ханж хатгадаг болчоод байна уу та гэж анзаардаг байсан шүү. Тийм л дээ. Тий. Ерөнхийдөө шагаанаас тусаавна одоо цомбог гатгана тэгээд жинсрэг гатгана тэгээд бас самнуур хийн гэдэг ингээд ямар тохиолдолд ерөнхийдөө одоо ингээд жинсрэг гатгана гэдэг нь болохоор хий цус ихтэйшээ хөөрсөн үед ингээд одоо цомбог гатгана. Одоо цомбог гэдэг нь болохоор толгой орооноос тусаавна.
одоо жинсрэг гатгана гээл тэгэхээр элэг мэлэг дэлгүүний талын өвчтөд жоохон халуун бадган талын өвчтөд хүмүүс байхад одоо гарын шуунаас авах жишээтэй одоо өөрөөр хэлэх юм бол хүмүүс чинь дээр үеийн хүмүүс ярьдаг байсан байна л да. Шагаанаас засахуулаад доош нь татуулчаар нэг хэсэг сайхан болж нөдөнгөдөг гэж ингэж ярьдаг байсан. Ерөнхийдөө бол доош нь татуулахаас гадна шагаанаас засах бол хүний зүгээр л хуралдсан муу цуснуудыг одоо өөр хүнд манай өвөө хэлдэг гэсэн байхгүй хүн хүний амийг нэг тусал цус гаргахад л хүний амийг аварч чадна. Хэрэгтэй газраас нь зөв цагтаа ганцхан тусал цус авахт л сайн болгоно гэж. Одоо хоолой нүддэх хүүхдүүдийн чинь бид нар бол одоо хоолой нүддэх хүүхдүүд чинь ларингэд толчлоо, боолоо гатлаа гэж хүмүүс яриад байдаг. Гэхдээ энэ хатгадаг хандаг хүмүүс дотор хоолой хатгаад байдаг нэг хүн байдгүй. Ерөнхийдөө би бол хилийн ингээл маглаар ороож тачаад хилний доороос нь л цус авдаг л та. Хоолой нүдсэн хүүхдүүдийг ахиж хоолой нүдэхгүй. Ер нь бол өвдөхгүй. Бас астмтай хүмүүсээс цус авч болно. Тэгэл ер нь бол цус авах чинь одоо барай их хүртэл ерөөхдөө бас тодорхой хэмжээгээр одоо заагтай тэр барихад одоо болохгүй гэсэн тийм бас юутай дүрмтэй ч юм уу тий ерөөхдөө одоо толгой хөдлөхээр л хүмүүс толгойгоо бариулаад байдаг. Толгойг нь бол хөлийнх нь улыг бариад ч зүгээр болгож олно ерөөхдөө бол тэгэхээр хүмүүс толгой өвдөхөр толгойгоо л бариулдаг. Одоо сав дөрглөө гэхээр саваан л бариулдаг. Хөл өвдлөөхөд ганцхан өвдгөөн л бариулдаг. Энэ бол маш буруу байхгүй юу? Яагаад гэвэл өвдөгнө гэдэг маань одоо жишээлхэл юм бол өвдөхөд жаар цэгний булчин чангарсан байна. Гойны булчин, ирээн булчин чангарангуут нэг өвдөг хоорондын шингэнэ одоо үе хооронд ч ойртоод өвдөг хоорондынхаа шингэний гадагш нөгөө гарчихдаг. Тэгээд шингэнгүү болцсон чи хоорондоо ингээд хавиралтан да яваад тэгэнгүүтээ ингээд зөөлөн идэ ингээд итчдэг. Тэрийг бол одоо зөөлөн ид нилэгтчдэг гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт тэрийг ганцхан тэр өвдгийг бариад л тэр нэмэргүй шүү дээ. Энэ бариач зөндөл бариулаад өвдгөн бариулаад өвдгөн дээр нь зүү тавиал өвдөг рүү хатгаал помбосон газраас нь ус аваад шпрейзер сурвалж аваад хүмүүс чинь тэгэл бомб тавиал ингээд үзээд байдаг. Энэ өвдгийг яагаад ч идгэж чадахгүй гэдэг. Энэ идэхээр гол нь биш одоо зөв булчингийн сулж чадах юм бол үе хоорондын шингэнийг хэвийн байдалд нь оруулж чадвал тэр зүгээр болдог байхгүй юу? Тэгэнгүүт нөгөө өвдөг зүгээр болчлаа тэнд чи бариулаа зүгээр болохгүйсэн энд чи бариулаа зүгээр болохгүйсэн энэ шидтэй чухам шидтэй гэдэг. Идтэй шидтэйтэй биш зөв аргын зөв цагт нь хэрэглээд тэгээд тэр хүний бие өөрөөрөө нөхөн төлжүүлж чадчих байгаа болохоор л хэвийн болж байгаа байхгүй юу? Өвчөө илээр шарж байгаа гэсэн үг. Хүмүүс ярьдаг л та яг ижлэхэн онцтой хэрнээ өөр эмчилгээнүүд хийгээд ахаар яг бариулж байгаа зэрэгцээд бариулж байгаа хүмүүс гайхдаг. Тэгэхээр хүн чинь нөгөө нэг шараар үүсгэгдэх, хийгээр үүсгэгдэх, бадган байх гэдэг одоо хий шар бадганаар өөр үүсгэгдсэн ижил төрлийн өвчнүүд юм уу зовиорууд байгаад байдаг шүү дээ. Энэ хий шар бадган хоорондоо юугаараа ялгаатай? Яаж үүсгэгддэм? Бас эмчилгээ нь яагаад өөр үйдэг? Хүний бие хий шар бадган гэсэн 3 үндсэн зүйлээс бүрэлдэн тогтож байдаг. Бие махбод тэр чигтэй. Тий, хийхтвэл хий өвчин, шар ихтвэл шар өвчин, бадган ихтвэл бадган өвчин. Тэнцвэр нь алдагдчих тийм. Тэнцвэр нь алдагдчих. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг хүний эргэтэн болго өөрийн гэсэн тийм одоо энергитэй гэсэн үг. Одоо нэг энерги сулрахад нөгөө талынх нь ирчирчмээ сорж татчихдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүтээ одоо хий өвчин гэл тэгэхээр хүмүүс хий дүүрсэн байдаг гэл тэгдэг эргэтнүүдийн энерги муудах хүндий савар хитнүүдийн эрчим нь муудаж гарч хий өвчин давамгаалж ирж байгаа юм л да. Шар бадгана гэхээр зэрэг шар ихтвэл шар өвчин болно, бадгана ихтвэл бадгана өвчин болно гэ дээр үеч чинь шар нь өөрцөн байна гээл өжилтөө цэцлгаж бай тээ. Бадгана ихтсэн байна. Тэгээд эндээс нэг цус авчиж гэдэг ийм л онцлогоотой байсан. Энэ бол дээр үеэсээ л энэ 5 цэцгийн онцлогоо, суц барих онцлогоо тэр яг нөгөө хүний бие хий шар бадганы чинь зөв дарж байсан болохоор л тэр нэмчилгээ болж чадчихсан байхгүй юу. Одоогоор бол хүмүүс тан бас айгүйх ярьдаг. Тан барих, тан уух, барай засалт бас эмчилгээний явцад хэрхэн хоршихоо нөлөөлөхөө бас болохгүй гэж би юу. Ерөнхийдөө барай гэдэг бол ерөнхийдөө ид шид биш. Булчин шүрмсийг зөв суллах, нэгдүгээрт, хоёрдугаар цусны эргэлтийг түргэсгэх, гуравдугаар тунгалгаан судлалын өөрчлөлтийг хэвэн болгох л ийм л үүрэгтэй барай бол.
Өрөвслийг бол тангаар намдаад. Өрөвсөл болцсон байвал өрөвсөл ихтэй байх үед заавал тангаар намдаа. Тэгээд түнд одоо хүний би өөрийгөө төхөн төлжүүлдэг гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор тан уугаад сайхан барианд яваад тан уусны дараа бол эргээд хүмүүс хэвэн байдалд ордог. Одоо өөрөөр хэлэх юм бол нэг сайн бариулаад гамаа сайн хийж чадсан 2 3 жил эргэж ирэхгүй шүү дээ. Ерөнхийдөө манад ирээд байгаа хүмүүс чинь бол ингээл за одоо ингээл баярмаа над бариуллагт баярмаагийн ээж баярмаа сайн боллоо баярмаагийн аав баярмаагийн ээж баярмаагийн нах нөхөд ингээл явсаар агаал хүргээд хэлцдэг. Ерөнхийдөө байнгын үйлчлүүлдэг бас хэсэг хүмүүс байна. Ерөнхийдөө намайг амарчаасан ч гэл манайг ирээр л байнга л ирнэ. Одоо ажил хийжсэн ч гэл очир дугааргүй ордог болсон тийм хүмүүс бас байна. Тэгэхээр тан гэж хүмүүс барай заслаас нэг зүйлд жоохон хашраад байдаг. Тэр юу вэ гэхээр барай хийлгээд тан уучхаар гам барна гэдэг ёстой нэг төвөгтэй идэж болохгүй, өөж болохгүй, даарч болохгүй, хөрж болохгүй гих мэдчлэнгээд ерөнхийдөө манай барианд бол одоо яг барай хийгээд гам их тохиолдолд бол хийхтэй хүмүүст бол ганц нэг хоол хорно. Одоо битүү хоол хорно. Босод үед бол одоо арх даарс уухгүй, даарч хөрөхгүй л байвал тэгэл болоо өөр асуудал бол байхгүй. Олон хүмүүст арьсдаас даарс хэрэглэхгүй байх чинь л асуудал болоод шүү. Хамгийн гол нь нөгөө архиар бас би бол энэ хятад танд бол бас арх мархиар даруулж удаг там байд юм биш. Манайх бол ерөөхдөө дандаа Монгол ногоогоор бэлддэг болохоор одоо дээр үе өвөөгийн л тан гэсэн үг шүү дээ. Одоо манайд нэг 91-тэй билүү. Охин нь цэзмаа гэд нэг 67 8-тай тийм хөгшин ирсэн чинь тан бэлдээд өгөхөд хэлжсэн шүү дээ. Миний 34 настай байхдаа ууж исэн ногоон тантай яасаа адилах юм бэ гэд ярахгүй би норвд ногоон тан өгсөн. Ядарсан байсан учраас тэгээд тэр 34 настай байхдаа нэг хүнээс залж ууж исэн ногоон тантай яасаа адилхан амттай юм бэ бурхан минь гэд ивжсэн бүрээ би нэг ямар олон жил тогтоож байна. Тэр мэдрэмж бүр сууцсан. Бүр ингээд өөрийнх нь би айгүй тэр тангууд сайжирсан учраас ингээд байгаа хгүй. Би тангуудаг ухаар яг л тэр тан дутагдаад байдгүй. Тэр л амт гардггүй болохоор би ингээл за энэчтэй гэсэн мэдрэмж төрөөд идэг байсан гинэ. Сэтгэл дундуур болохоор л эмчилгээний үйлдэл дутуу штэ. Тодорхой хэмжээгээр тэр үеийн яг л өөрт нь онж таарсан танал сайжруулсан болохоор тэрнийхээ амтыг өндрийг яг л тогтоогод авсан л байгаа хгүй. Тэгэхээр түрүүний асуулт хариулагдсангүй. Уламжлалт хангаах ухаанд хэрвээ барай заслынхаа гамыг барихгүй бол үр дүн нь эсэргээрээ бүр мууддаг, бүр огцом биед нь өөрчлөлт орох тийм тохиолдол байна уу? Яа барайд одоо манайх чи сүүлний тасаар барьдаг. Тийм. Биеийн тасаар барьж байхдаа л усанд орж болно. Тэгээд болно шүү дээ. Сүүлний тасаар барьж явах үед бол усанд оруулахгүй 5-7 хоног усанд орохгүй ингээ гамаа зөв хийх шаардлага гарна. Одоо тэгээд зөв хийж чадах юм бол хүн чин өвчин гэдэг чинь ерөнхийдөө л бүр хэцүү шүү дээ. Одоо хэлж ирдгүү бас тий. Тодорхой хэмжээгээр зүг зүгээр яж байгаа л нэг хүн нуруунд татаал тэгэл унаад очдаг. Маргааш нь босч чадхаа байждаг. Тэгэнгүүт нөгөө нурууны өвчин бол тэр имлэгээр явлаа, энэ имлэгээр явлаа, өвчин амдах юм хийлээ зүгээр болохгүй ингээл тийчлээд хэцүү байгаа үед ингээ бариад сайхан болонгууд нөгөө хүмүүс урамшаад гамаа сайн барьдаг. Угаасаа. Арх миний барьсан хүмүүсээс арх марх уугаад цаглахгүй цагнаас үд болоод нэг цагнуулах хүн бол за 1000-д нэгтэй. Бороонд нороод хүүтийн юмд гар үргэцсэн хүмүүс л иржсэн тохиолдол биш үү дээ. Ерөнхийдөө бол даарч хүрсэн хүмүүс л байдаг. Тэгээд гам алтгаараа буцаад нөгөө өвчин жоохон өөрсдөө л яадаг. Миний өвчин сэтэрчлээ гэж яриад байдаг. Гам алдаа даарцсан болохоор тэр хүн өөрөө нөгөө сүүлний тусаар туслуулаад бариулсан болохоор арай төрүүчээс илүү хямарчж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ миний өвчин сэтэрсэн гэж яриад байдаг. Өвчин бол сэтрэхгүй. Зүгээр л тэр хүнд хямрал өгдөг. Өөрөөр хэлэх юм бол халуун хүйтний харшил хямрал өгнө гэсэн үг шүү дээ. Говийнхан чинь нөгөө халуун хүйтний харшил хямрал өгж байгаагаа бас чин цөхөх гэж яриад байдаг тий. Тэр чинь бол ерөнхийдөө хүн болгонд л байна. Өөрөөр хэлэх юм бол халуун газар ингээл маш их хөлстэй байж байгаа хүйтэн газар очих. Хүйтэн газар маш их даарж гад гинт талах энэ тохиолдолд чэйжэнд хүйтэн хий бууна гэж байдаг. Тэгэнгүүтээ тэр нь яваандаа биеийг хөндрүүлсээр гад нөгөө хий өвчин дээрээ бас чэйжин гэсэгт нь бас хүйтэн хий давхар буугаад
Тэгээ ходоодонд нь хүүтэн хий буух жишээтэй. Ингээд дам бие биендээ нөлөөлж. Бие биендээ нөлөөлөд ингээд өвчлөгчдөг. Тэрийг болохоор нөгөө говийнхан маань жин цохих гэж ярьдаг. Ерөнхийдөө бас хангаанч хүнд байна. Энэ жин цохих гэдэг нь бол говийн хүмүүст одоо илүү давмгаалаад байгаа болохоос одоо энэ хангаанч хүнд байна, Улаанбаатарын ч хүнд байна. Энэ жин цохих нь бол тэр яадаг вэ гэхээр халуун хүүтний хашил байхгүй. Сүүлийн үед жин цохих гэдэг өвчлөл машины air condition ажиллуулаад тэнд даарах гадаа халууцж явж байгаад машин дотор тэнгэр минь ямар халуун юм бэ гэд хүүтаагаар үлээлгчдэг. Тэрүүгээр жин цохдог. Мотоциклэн дээр халууцж явах жин цохих. За машин дээр бас юм задгаа твшин дээр бас юм халууцж байгаад салхисроод их хурдтай давхсан тохиолдолд жин цохих, хатгаа авах ийм юмуд байдаг штэ. Тий, хатгаа авах гэснээс нэрэн сүүлийн үед ирж байгаа хүүхдүүд айгүйх дахиад одоо эмнэлгээр хатгаа аваад 2-3 эмнэлэг төвччлээ. Тэгээ одоо болтгүй гэдэг ирээд байгаа хүүхдүүд их байгаа. Уушгиндээ өөрчлөлттэй. Уушгиндээ өөрчлөлтөөс гадна тэр хатгаатай хүүхдүүдийг нөгөө ээж аавын асаргаа бас буруу нэгдүгээрт хоёрдугаарт ингээд бүр өөрсдөө айгүй хөөрхөн асраа дааруулахгүйгөө бөмбөлгээд байгаа мөртлөөс нэг л удаа хүүтаагаар амьсгалуулчих юм уу альсвал хүүтийн муучгал хүүхдийн хатгаа эргээд тагчдаг гэдгийг мэдтгүү л байхгүй. Дээрээс нь нэмээд нөгөө тэр чинь эмчнэр хүүтийн муулгачвал юм уу хүүтаагаар амьсгалуулж хатгаа тагтдаг энэ төр гэж хэлж өгдөггүй учраас. Дээрээс нь нэмээд тэр хүүхдийн чэйжинд одоо энэ уушгины одоо мөгөөсөн хоолойнуудад нь ингээд одоо цэр тогтсон байгаа үед чинь баахан антибиотикээр ингээд уулгаад зарим нь гохроод зарим нь шимэгдээд дуусч байгаа штэ. Тэгжээд яг сайхан шимэгдээл дуусхын даваан дээр нөгөө антибиотик зогсоож чад тэр хөлт бронхиттэй болоод үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд түүнээсээ өвдөлтөд дутуу эмчилсэн гэсэн. Дахин дутуу эмчилгээсээ гадна нөгөө ээж аваад чи ингээл ингэдэж штэ ийм уулахаар нэг эрчимтэй хит хоног уулгаал яг цагаар нь уулгаж яснаа хүүхдийн бие зүгээр болонгууд тэгэл цаг нь алдагдаал те болиол ингээл янз янз болоод иртэн штэ. Тэгэнгүүтэл нөгөө бас яг шимэгдэж дуусаагүй байхад нь юм болчдөг ч тохиолдол байхгүй. Тэгэнгүүт нь тэгэл тэр хүүхд чинь уушиг дахиад л өрсөж эхэлдэг. Хоёул одоо хүүхдэд зөнхлөн тохиолддог завуур барай заслаар эдгэрдэг хэсэг талаар яриа гэж бодлоо. Хүүхдэд ихэвчлэн тархины даралттай хүүхдүүд нойрон солигддог, маш их уйлдаг, унтаж амарч чаддаггүй байдаг. За тэгээ хүүхдийг унгаах, дөргиох тохиолдолд тархи хөдлөлөө, тархи дөргичлоо бариулна гээл ярьдаг. Зарим нь бариулж болохгүй гээл тэгдэг. Тэгээл байж идэл хүүхдийн гидэс бас дөргих тухай ярьдаг, гүйлэгдэг. Ерөөсө хүүхдэд зөнхлөн тохиолддог завуурууд. Ер нь барайч нэт би гиз дөргичлээ гэж барьж байгаа барайч ер нь хараагүй шүү дээ. Ер нь л тэр л нөгөө манай бурлаа гизэн дөргицсэн байна. Мэрдэг зааж өгчл байсан болохоос яг нөгөө одоо н барьдаг хүмүүст бол гиз дөрөх гэхээр зэрэг гайхдаг юм билээ бас. Хүүхдийн тархины одоо тархи хөдлөн гэдэг нь одоо 0-5 настай хүүхдийн тархи гавлынхаа ясны дотор жижиг байдаг учраас юм өргүүлэх буюу чанга унгаах хойшоос авах энэ төр бол одоо нөгөө гавлынхаа ясанд очиж зохигдож суралт үүсэх энэ төр тийм гэмтэй магадлалууд байдаг. Түүнээс бол тархи одоо том болцсон 5-аас дээш насны хүүхэд буюу том хүмүүс тархин доторх тархин хөдөлж байгаа юм биш. Ямар нэгэн байдлаар дөргөлтөөс үүдээд мэдрэлийн судлалын өөрчлөлт гарчдаг байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол одоо манай монголчууд чинь монгол аргаараа ингээд энд нь ингээд утас тавьж гаад ингээд хэмждэг тэгэнгүүт нөгөө урт багийн энтер гардаг те нэг талынх нь хуйханд хавгандсан нэг талынх нь хуйх хавгандсан байх жишээтэй. Тэрийг л хэвэн болгохыг тархи дөрөхийг засчлаа гэж байгаа. Түүнээс бол тэгэл тэр хүний тархи дөрөгчлөг л улд руу юм барьж зохиод толгой тархи руу зохиодох ямар ч шаардлага байхгүй юу? Тархи хөдлөхөд. Том хүнийг ч гэсэн тархи нь хөдөлчихсөн гэж ярьдаг ш та. Тий. Одоо ерөнхийдөө тархи хөдөлсөн гэдэг их дөргөлтөөс үүдэлтэй одоо тархи нь жоохон дөргиж гинтсэн байгаа тохиолдолд шууд толгой барихыг бол бас хориглодсон штэ. Уламжлалт бариад засалт. Тий. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс шууд л толгойг нь бариад байдаг. Энэ бол бас жоохон буруу. Яагаад бол өөрөөр хэлбэл энэ одоо хоёр мөр хоорондын дал хоорондын ингээд одоо энэ хүзүү булчингууд чангарсан байдаг учраас энэ булчингууд нь чангараад одоо тархинда өөх цусан хангамж нь багассан байдаг нөгөө судлаан дараад тэжээлхаа судсыг дараад цусан хангамж нь багассан үед бас барих хоройтой. Тийм учраас тэр тархины цусан хангамжийг хэвэн болгож ийж булчин ширмсийг суллаа. Дээрээс нь одоо ингээд одоо тархинд очих цусан хангамжийг хэвэн болгосны дараагаар
толгой тэрхийг барьдаг байхгүй юу. Тэрнээс бол тархи хөдөлгчтэйгээ шууд толгойг бариад байх тийм ямар ч тийм шаардлага бол байхгүй. Бас яваандаа бол тэр тархи хөдлөөд тархийг шууд барих юм бол яваандаа бас харвалтын суурьж тавигдчих магадгүй тийм гэмтэй байдаг бас. Барай бол барина л гэхээр толгойг бол толгой хөлийг барьдаг гэж юусоо ойлгож болохгүй. Яг л зөв барьж ээж, зөв булчингийн зөв сулалж ээж, цэсний хэнэргэлтийг хэвийн болгож ээж, тунгалгын судлалын өөрчлөлтийг хэвийн болгож ээж сайн болно гэсэн үг байхгүй юу. Хоёрдугаарт гэх юм бол тархи төрөлтөйг талаар бол хоёулаа ярьчлаа шүү дээ тийм. Хоёрдугаарт гэх юм бол хүүхэд төрөнгүүтээ ингээд манай хүүхэд байн гуйлаад байна. Ингээд тархины даралт их үйлсээр харагчиж гинэ гэдэг хүүхдүүд хүмүүс ярьдэн шүү дээ. Тийм. Одоо төрсөн хүүхэд болгон тархины даралттай гэж шүү дээ. Тий. Байнгын уйлаад байна гэдэг. Ийм хүүхдүүд болохоор зүгээр хотоодонд нь хийхтэй хүүхдүүд байнгын уйлдаг. Ямар тохиолдол уйлсаар агаад нөгөө их уйлаад гэдийгээд ингээд уйлаад зовир ихтэй тэгээ уйлаад байгаа хүүхд чинь мэдээж булчингууд нь чангарна. Яваандаа булчингууд нь чангараад одоо энэ тархиныхаа одоо юуны хичээлийн судлыг дарчдаг байна. Тэрнээс хүүхдийг ялгаагүй юу? Хүүхдийг ялгаагүй. Одоо ер нь энэ зөнхлөөд яраа хүүхдүүдтэй тохиолддог шүү дээ. Дөнгөж төрсний дараагаар зарим ээжүүд манай хүүхд мөн ч хөвөлөх юм да өдөр шөнөгөл үлээд байх ингээ ярьдаг шүү дээ. Энд чинь зүгээр л нэг хотоодонд нь хийтэй юм уу бүдүү нарийн гидсэнтэй хийтэй тэгээ хийзэл хэцүү хүүхд байдаг байхгүй юу? Тэгэнгүүт тэрийг ингээл илээл гаргаал хэвийн болчин ердөөсөө. Тэгэл хүүхд байн гуйлдаг хүүхд бол тэгэл бариусныхаа өдрөөс ахуулаад унтаал сайхан тайвшраад унтаад байна. Түүнийг мэдгүйгээр тархинч бариулдаг, очиол үзүүлдэг, тархитлогын дуран дуулдаг, зулааяхаа таруулдаг, жоохон тархиндаа жоохон хавантай байна, өөр юм байдгүй гэд ингээд байдаг. Энэ хүүхдүүд маань байн гуйлаад байгаа хүүхдүүд маань одоо гид содотонд л хий суудсан байдаг байна шүү. Тэгэхээр энэ барай заслаар бүрэн идэгрэх, бүрэн өстэй уйлдаг хүүхдүүд хэвэн болох боломжтой. Дөнгөж төрсөн ялах хүүхдүүд байн гуйлдаг бол 100% зүгээр болдог гэсэн. Тэр эмнэлгийн оншоор тархины даралт гэдэг уламжлалт онштой таарах уу, хиллэгэн таарах уу? Тэр яг тархины даралт гэж юу хэлээд байна? Ерөнхийдөө бол тархинд цусаа хангамж дутагдана, тархинд чинь хүчил төрөгч дутагдана, янз шүү дээ. Тэгээд бас эн чинь эмнэлэг бол төрөлхийн олдмол энтергээд ангилаад идэм билээ. Төрөлтөөс үүдэлтэй тархины одоо цусаа хангамжийн өөрчлөлт гарсныг л одоо төрөлхийн тархины даралттай гэж хэлээд байгаа юм байна гэж би ойлгодог. Өөрөөр хэлэх юм бол кесар хагалгаар гарсан чинь манай хүүхд яхаар тархины даралттай байдгийг гэдэг ээжүүд маргалтаад байдаг. Кесар хагалгаа гэдэг чинь тэр хүүхдийг гаргахад бас л адилхан жижигхэн л нөхөр татж л чангааж л авна үхээс тэгэл тэр хүүхдийн чинь хамаг биеийн нэл гаргаад шууд өргөд гараад ирдیں۔ Байхгүй шүү дээ. Тийм учраас тэр хүүхдэд ерөнхийдөө бол энэ хүн төрөх явцад хүн төрнө гэдэг бол жамын ёсны асуудал л да. Жамын ёсны асуудал. Тэр нь болохоор зэрэг яг зулайн төрүүлэлттэй, дагц төрүүлэлттэй гэдэг нөгөө хүүхдүүдийнхаа байрлалаа шалтгаалаад бас тархины даралттай болох магадлал өндөр. Мөн ээж бас одоо хийхтэй байх юм бол ер нь одоо гид содотонтой хийтэй хөвгт тавьдаг. Энэ бол ерөөсөө айгүй олон зүйлээр нотлогдсон. Одоо ийм одоо баталгааччаад байгаа зүйл байхгүй юу? Яа тэгэхээр ээж зайлвал манай өвөө ярьж ирсэн. Манай нэг ихчээ хүүхэд жоохон бордоо царайтай гэсэн чинь ээж нь сүү багуулсан байна л да. Тэгээ бор царайтай байгаа юм гэж хэлжсэн. Тэгээ би нөгөө хүүхдийн төрөлхтөө сүү их уухан бол нөгөө тэр үед нөгөө хүүхдээс цагаан байх юм. Тэгэл цагаан байх юм байна гэж бодоод л тэгээд яа тэгэхээр нөгөө сүү их уулгана гэдэг маань кальц их гэргэлж байгаа юм байна. Ерөнхийдөө одоо бол ээжүүд чинь жоохон тооноос өглөө тэглээ инглээ кальц жоохон дутагдлаад байнга л магний B6 уусараа л төрдөг тийм битүү зулаатай хөвгт гардаг тийм витамин их уудаг. Ерөнхийдөө тэр витаминуудыг амаараа ууж авахаас гадна бас яг хүн сэтгэлээсээ зөв авч хэрэглэх нь бас чухал байгаа юм баггүй юу? Түрүүний нөгөө гидс дөргсөн гэдгийг дутуу ярьчихсан. Гидс дөргөх гэдэг маань бас тодорхой хэмжээгээр нөгөө хүүхэд унахтаа болоод бас гидсэнд өөрчлөлт гарна. Түүнийг л ингээл илээл хэвэн болгохыг гидс дөргөх гэж ярьж байгаа юм. Одоо бид нар ч гэсэн ингээл амар чанга бөксөр юм дээр сусны дараагаар ингээл хотод гидсэр тавгуутал нэг хэсэг тий юу болдог тийм тохиолдол байхгүй юу? Тэрийг гидс дөргсөн гэж ярьж байгаа. Сүүлийн үед хүүхэд байхаасаа ихсүүлээ саажилттай хүүхдүүд гэж их яригдах боллоо. Саажтай том хүн гэхэдгээсээ илүүтэй. Яагаад хүүхдэд саажилт үүсээд идэв? Саажилт гэж яг юу юм? Барай заслаар саажилтыг эдгэх боломж байдгүй. Байдаг.
багасаа бол 100% сайн болно. Хүмүүс ерөнхийдөө маш их хугацаа алддаг, нэгдүгээрт ирдэг, хугацаа алдаж ирдэг. Хоёрдугаар гэх юм бол одоо нөгөө ангахаа уншиж ингээд энэ хүүхд одоо тархитлагын тим унштай. Тийм учраас энэ хүүхд юм байна гэдэг ингэс одоо энэ хүүхдэд бол одоо та нар нөхөн сэргээ хэмжлэгээ л хийлгөө өөр очир асуудалгүйгээд ингэ хэлчихэж байгаа шүү дээ. Ээжүүд нөхөн сэргээ хэмжлэгэнд явуулдаг зайлуул нөгөө л нэг хүүхдийн совилол тэгэл нөгөө их нэлхсээр айгүйх байдаг гэж надад нэг саяхан саажилттай хүүхдийн ээж бариулаад яна гэрлэгчээд би таныг хүнд өгчихүү, хүнд хилчихүү, дугаарч өгчихүү. Ягаад гэвэл нөгөө энэ их бид намайг ингээ их нэлхсээр хүүхдийн бариулаад гэж тэнцтэй зөндөө олон ээжүүд шанал заав ээжүүд байх юм а зөндөө олон хүүхдүүд байх юм а хэлдэг байхгүй. Энэ нь болохоор зэрэг яах вэ гэхээр өөрөө тэр хүн хүүхдийн бариулаад үр шимийн үтсний дараагаар ингээ хүнд хэлмээр санагдаад байдаг гинэ. Тэгж хэлж байгаа надад. Тэр хүн бол яаж юм нэхэр багадаа ирсэн болохоор хүүхдийн булчингийн саажилттай байсан тэр охин. За. Зүгээр тийм одоо тархитлагоноос өвдөлтөй харуулт маруулт болоод тэгж саажаагүй. Зөвхөн төрснийхэн дараагаар хүүхэд бас одоо сүүлийн үед айгу тонус ихтэй байд. Миний энэ одоо зүгээр л нөгөө миний одоо яг ингээл эмчилгээний практик эмчилгээнд авж байгааг ингээ хараад тахтал ингээл практик юм л та. Яг уу миний одоо бас нөгөө ачиж гисэн тийм төрсөн шүү дээ. Одоо нөгөө ингээд айгүйх тооностой байгаадсэн. Тэгээ нэг хөлн тэнийхгүй бас ингээд хоёр тишээ болохгүй ингээд. Оо тий яг үнэ тийш дээ. Тэгэнгүүтээ нөгөө нэг евро гэмтлийн эмнэлэгт үзүүлгээ явахад нь би 2 удаа барайл зүгээр болгосон юм байхгүй юу. Тэгэхээр зэрэг хүүхдүүд яг нөгөө бидний ч одоо бидний үед ч одоо ингээд нэг амар тийм тоонос моноос байдгүй л байсан. Тэгээ ерөнхийдөө хүүхд чинь гэсэн дотор чөлөөтэй хөдөлж явах хэвээр. Тэгжэл тооноос өгөөд ингээд ер нь хөдөлгөөн сав нь агшаад багасаад хязгаарлагдчихдаг. Тийм учраас тийм өөрөөр хэлбэл нэг хөл нь оршицсан. Удаан суусан хүний хөл оршичдагтай адилхан байгаа байхгүй. Тэгээ тэр чи удаан байлгаад байхаар зэгдэр чи тэр чигтээ оршоолаа нөхөөс хэвэн болохгүй шүү дээ. Нэг хүүхд чи өөрөө хөдөлгөөд ингээд байнга хөдөлгөөд ингээд дасгалжуулаад байж чадахгүй. Тийм учраас заавалчгүй л ээлж одоо тэр булчингийн сулалж өгөх тийм үүрэг бол гарч байгаа. Түүнийг болохоор зэрэг одоо булчингийн зөвхөн булчингийн саажилттай. Зүгээр ямар нэг тархины гэмтэлтэй харуулттай ийм хүүхдүүдийн булчингээ саажаад бүр ингээд булчин алга болоод ингээд бүр ийм болцсон байдаг байхгүй юу. Тийм шүү дээ. Энэ хүүхдүүдэд бол байнгын арчилгаа, дээрэс нь байнгын нөхөн сэргээ хэмжилгээ. Би бол барьлаа гэхэд хэвийн болоод одоо ингээд хэвтдэг бол мөлхтөг болоод ирэнгүүт нээж авдан зааж өгдөг би. Яг одоо ингэж үргэлжлүүлээд ингэж илж өгчөө, тэгж илж өгчөө тий хүүхдтэй байнгын юм байж өгчөө. Тэгээд ерөнхийдөө бол тэр байнгын тэгж одоо илж одоо булчингуудын зөв хэлснээр бол тэр хүүхдийн булчингууд эргээд хэвэн болоод хөрхөн бондоо дундаа. Нөгөө өөртөө л нөхөн төлжүүлж байгаа шүү дээ. Тийм байдаг. Үсэн төлжиж байгаа. Тэрнээс бол хүмүүс ярьдгийг за яваанда манай хүүхд угаасаа л ийм төрцөн чи ингээл энэ чигтэл ингээл байгаад байна гэж хэвтүүлээл байх юм бол саажилттай хүүхдүүд улмал саажаад байна. Тэрнээс бол сайн болно гэж бол байхгүй штэ. Заавалчгүй тэр хүүхдэд хөдөлгөөн, дээрээс нь нөхөн сэргээ хэмжилгээ, барай засал, асаргаа заавал л хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг хүмүүс хүүхдүүдэн бол ерөнхийдөө энэ сайхан болчлоо. Эдний хүүхднийг сайхан болчих. Манай хүүхд л хилд орохгүй ингээд байдаг. Тэр хүүхдүүд болохоор нөгөө тархитлагуудаа гэмтэлгүй боловч бас л нөгөө нэг булчингийн чангаралтай хүүхдүүд ингээд зөв зүгээр болоогүйгээ явцдаг. Тэгэхээр зэрэг зайлвал хөөрхийдөө хүүхд нь өвцөө ээж аваа ямар л хэцүү лээдээ те. Эдний хүүхд ч гэсэн юм байсан чи ингэчлээ гэж тэгдэг. Үнэхээр л харуулттай. Тэгээд тэр нь болохоор хэвийн байдалд орж чадхааргүй юм байх юм бол бас одоо хөдөлгөөн нь сайжирна. Дээрээс нь ингээл өөрсдөө мөлхөөд юмдаа хүрэх жишээтэй те. Хоолундаа аваад идчихдэг дайны болно л гэхээс болж одоо булчингийнхаа сайжирдаг байхгүй юу? Түүнээс бол ингээд зөв зүгээр болгоод өгчөж байгаа тийм ид шийдэл бол үнэхээр байхгүй юм байна. Тэр саажж байгаа идэвхгүй байгаа булчин цусны эргэлтүүдийг нь хэвэн болоод ирэхээр өөрөө өөргөө нөхөн төлжүүлж байгаа гэсэн. Тийм яг үнэ. Тэгэхээр тэгтээ том хүмүүсийг бодвол маш их хурдан цэцлэгдэг нь айгүй хөөрхөн. Нүдэн дээр өөрчлөгддөг. Нүдэн дээр өөрчлөгдөн. Саажилттай хүүхдүүд чинь ингээд бүр саажилттай ингээд 6 настай хүүхэд 3 настай хүүхэдтэй яг тэнцүү жижиг байсан. Ингээд хавар бариулж явуулал. За сар гараа амраад ирээ гэж явуулсан. Ээж аав нь яг сар 20 хоног амраад ирсэн. 20 хоног хожигдоод. Тэгээ хүрээд ирсэн. Тэгэхэд яг үеийнхнийхэн гүйцэд нөхөд бас нөгөө яг
юу ийцэн хөгжлөн гүйцэтгэл гүйцэтгэсэн байдаг. Тийм болохоор хүүхэд үнэхээр хөөрхөн бас. Тий. Бариа заслын үр дүн маш богино хугацаанд мэдрэгддэг. Өөрөөсөө жинхэнэ өсөн төлжж байгаа бие махбод болохоор тэгдэг аахгүй. Тэгэл тийм учраас хүүхдүүд бас айгүй урамтай хөөрхөн штэ. Ямар сайндаа л би алхахдаг болчиход ирж яхад манай бариач намайг харахгүй байна, мартцсан байх таа гэж уйлжсэн байхгүй. Манай нэг хөөрхөн. Тэгэл би болсон яг нөгөөдгийг ингээ алхаж орж ирэхдээ надад харуулах гэдээсэн чи би өөр хүүхэд үсэт л бариад л тэгэл байж исэн юм шиг байлаа. Тэгсэн чи бариач надад хайрг болчихж байжсэн. Айгүй нэттэй. Хөөрхөн шүү. Ээж аав нь ундаа битээ үг гэхэд хүүхдүүд тэр үгийг тоодгүй уусаар л байдаг боловч яг барьж хоорондоо миний хөө ийм мэргэлжлэхгүй гэхэд бариач хэрэгжилэхгүй гэсэн гээд яг мөрдөж чаддаг тэр хүүхдийн бас нэг хөндлөнгийн нэг үг хэлгээд хүн үг хэлгээд тэрийг авч чаддаг хүүхдүүд үнэхээр гайхалтай. Жижиг хүүхдүүд. Хүүхэд маш амархан тордлогоо авдаг. Хоёлаа одоо яриагаа Ахмад настангуудад тохиолддог завөр. Яг л би сая саажилтын тухай ярьлаа. Ахмад настангуудад дийлэнх тохиолддог юм харавчдаг. Тэгэхээр харавлтаас үүдэлтэй аль нэгэн тал буюу баруун зүүнт гар хөл сааждаг, бүтэн бие сааждаг. Тэгээд ярих чадварт нөлөөлөөд үг хэлнэ ойлгогдохоо болдог гэд ингээд янз бүрийн өөрчлөлтүүд хүн болгонд өөрөөр байдаг. Яг хүүхдүүдийг бодвол хүүхдүүдийг бол саажилттай бол шууд бариад идгэждэг. Насанд хүрэхсэд тэр дундаа өтөл настай хүмүүст саажилт буюу энэ харавлтаас үүдэлтэй булчингийн өөрчлөлтүүд ямар хугацаанд идэгдгийг та нэг яриандаа хэлжсэн. Шууд харавсны дараа барианд авч болдгоо. Хамгийн багадаа 6 сар, дээдлэн дунджаар жил. Тэгээд тэрнээс дээш одоо 3, 5 жил, 10 жил болсны дараа барианд авахаар шал өөр эмчилгээ авдаг. 10 жил нь ч юм бэ. Ерөнхийдөө яг ингээл нэг жил, дээдлэн жил болж иж барианд авдаг. Яагаад гэвэл нөгөө харуулт өгнө гэдэг маань одоо ингээд суц бүдүүрээр зүлхэж байгаа. Тэгээд хагараад цусаруулт одоо суралт үүсхийг харуулт өгчлөө гэж хүмүүс ярьж байгаа шүү дээ. Тэгээд одоо эргээд барин гутсны эргэлт гинт төрөсдөг. Одоо миний барианд бол цусны эргэлт маш их төрөсдөг. Судас шөмсөг чөлөөлөд ирэхээр цусны эргэлт маш их төрөсдөг байхгүй. Тэгээд төрөсөнгүүт нь одоо нөгөө энэ гимтсэн судас эргэж бас одоо дахин хагарах гимтэй байдаг учраас 1 жил болчихж 6 сараас 1 жилийн дараа л харавсан хүмүүсийг барианд авдаг. Тийм учиртай байхгүй. Тэрнээс бол 1 жилийн дараа аваад юу ч маягтай юмдээ өнөө маргаашгүй авчихгүй гэж зөндөл хүмүүс тэгж хэлдэг. Энэ бол би нөгөө яг л барьж байгаа хүндэл одоо өөрийнхөө хэрэгтэй учраас би өөрийнхөө чадах юмыг л чадна гэж хэлэн чадахгүй юмыг чадахгүй л гэж хэлнэ шүү дээ тийм. Түүнтэй адилхан хүмүүстэй адилхан нэг хор тавдар болцсон гээл тэг хүмүүсийн чинь би идгээ чи энергиэр идгээ чи наашаа хүрээдэр одоо болно бүтнэ гэд ингээд байхаггүй аль болохоор зэрэг түүнтэй адилханаар л болж чадгаар юм аа л чадна. Тэгэхээр зэрэг жилийн дараа хүрээдрээ тэгэх юм бол одоо 8 сар жил болохоор бол 8 сартаа хүрээдэр тэгээд би үзээд өгөө гэд ингээд би бариад өгөө гэж ингэж хэлж байгаа юм. Энэ нь нөгөө яг надад зовлонтой биш нөгөө хүнд маань одоо эсрэг өөр юу болцдог учраас үр дүн үзүүлэх өөр үр дүн үзүүлчих магадлалтай учраас тэгээд удааж одоо тэр хэвэн болгож ич гэсэн үг шүү дээ. Тэр одоо жилийн дараа бол хангалттай хэвэн болцсон байна гэсэн үг байхгүй тэгжээж барьдаг аа. Тэгээ хүмүүсийн тэр ярах чадвар нөгөө гар хөлний хөдлөх, барих, мэдрэх, өргөх юм чадруудад орсон өөрчлөлтийг бариа заслаар яаж зүгээр болох вэ? Боломжтой. Ерөнхийдөө булчингийн сулн, дээрээс нь одоо мэдрэлийн судлуудын өөрчлөлтийг хэвэн болгоно. Дээрээс нь одоо манайд барианд яваад одоо гомжоо гэж нэг ахгүй бүр хэлгүй болсон юмсан зүгээр болсон. Тэгэл зөндөө олон л хүмүүс ингээл барианд явдаг зүгээр болдог. Зарим хүмүүсийн хувьд бол нэлийн хүнд харуулттай хүн бол хөдөлгөөн нь л сайжирна. Хөдөлгөөн сайжирна, бас тодорхой хэмжээгээр үг хэлдэг болно. Эднэр бол үг хэлж ярих чадахгүй байгаа нэг гэх юм бол хөзүүний булчингууд дээрээс нь ингээд энэ ирүү ам тэгээ бүх булчингууд хэлний булчин хүртэл өөрчлөлт гарсан байдаг учраас ингэдэг одоо саачдсан байдаг учраас ярьж чадахгүй байдаг. Булчингуудын зөв солиотой гэх юм бол хэлж ярьдаг болно. Яг одоо булчингууд бол суларч хэвийн байдалд орох юм бол хөдөлгөөн сайжирна. Ер нь л яваандаа бүр сайн болно л гэсэн үг шүү дээ. Бас идэх боломжтой. Тэгэхээр таны барианы хувьд ялангуяа настангууд дээр анзаарагддаг зарим тохиолдолд зүү тавьдаг, бомб тавьдаг, халуун бигнүүр гэдэг ийм чулуу халааж байгаа тавиад байх шиг харагддгийн.
яг энэ барианууд ямар тохиолдолд хийгдэх үү? Хосолж хийгдвэл үр дүн нь ямар байх вэ? Ямар тохиолдолд хэрэглэгдэх вэ? За одоо би хүнээ хараад одоо би энийг ингүлэл зүгээр болгоно гэснээрээ л имчилж чаддаг. Нөгөө нэг мэдрэмж 5 удаа бариад сайн болгоно гэж хэлэхгүй. Манай курс имчилгээс чинь 5-7 хоног л байдсан шүү дээ. Энэ хооронд 5-7 хоног бариулаа сайхан болчлоо. 7 жил нурууны өвчтөй явсан гэл ингээд идэг. Энэ хүн доороосоо их даарснаас үүдээд одоо нуруу өвдсөн бол тэрийг л имчилнэ. Мөн одоо нөгөө нуруу өвдөхөд чинь жин зөхөх гэж ярьсан тэр асуудлаас болоод нуруу өвддөг бас. Тэгэх юм бол тэр жингэл гаргана. Үнэхээр одоо гимтлээс болоод өвдсөн бол тэр гимтлэд яаж ямар барай ивэл сайн болох вэ гэдгийг бас тооцож үзнэ. Бас дээрэс нь нэмээд одоо нөгөө хүний ажил хөдөлмөрийн шалтгаанаас болоод зөөлөн эдэн суултгууд, нуруунд суултгууд, зөөлөн эдэн одоо бицэрсэн байх юм бол тэр яах вэ гэдгийг бас нэг өөр барина. Тэгэл өөр хүмүүсийн имчилгээ. Хүн хүндээ тохирсон имчилгээг нөгөө тогтсон оншоос гадна өөрийн мэдрэмж тэгээд бас яг л нөгөө өөрийн мэдрэмж дээрээс нь одоо нэг энэ тентгийн тангуудыг харахад ч одоо нэг гоёд долоо гэдэг танк гэхэд бөөр өвдөх хүн болгонд өгч идэг. Манайх бол тийм байдаг. Одоо ганцхан чамдал зориулж бэлдэж байна. Түүнээс бол хүн болгон бөөр өвчтөй хүн болгон тэр танк өгөхгүй штэ. Одоо адилхан нэртэй өөр үйлчилгээтэй байна. Гэсэн үг. Доторх найрлага нь өөр. Одоо чи хийхтэй байх юм бол чамд тэр нь ч л тааруулж өгнө. Чи бадгантай байх юм бол тэр нь ч л тааруулж өгнө. Өөрчлөлттэй байх юм бол тэр нь ч л тааруулж өгнө. Ерөөсөө л ийм байхгүй. Тэгэхээр нөгөө тан эдний тан сайн гэлээдэг тий. Тангийн үр дүнг гоё гарлаа л гэдэг. Хүмүүс Монгол имийг уухтаа нөгөө танг уухтаа бас хэлдэг штэ. Тан уухаар зөв өвчин хөдөлждөг гэд. Тэр нь болохоор нөгөө биеийн бэлдэг болохоор тэгээд өвчний одоо хөдөлгөнө гэдэг нь өөрөөр хэлэх юм бол нэг мэдрэлийн судал саатсан байх юм бол тэрийг хэвэн болгоогүй байхад тэр тан чин засахын тулд тэрийг түлхэлт өгж гэнэ доо. Тэнгүүт нөгөөдгийг өвчин хөдөлчлээгээд уухан болчдөг байхгүй юу. Биеийг бол манайх шууд тан өгдөг шүү дээ. 5-6 удаа бариад бие нь хэвэн болсны дараагаар одоо л тан уул болно доо гэд ингээд тангаа өгдөг. Сая ярианд дурдгдсан тэр нурууны өвчлөлүүд янз бүрийн шалтгаанаас, ажил үүргийн онцлогоос, гэмтэл бэртлээс шалтгаалдаг гэд. Нурууны өвчин эргээд дотор эргэтэнтэй холбоотойгоор андуурагдах. Ялангуяа хүмүүс бөөрөө өвдөд яваад байгааг мэдэхгүй нуруу өвдөд байна гэд нуруундаа л имчилгээ хийгээд байдаг. Гэтэл үүндээ бөөр нь өвдөд нуруу руугаа чилэлт өгөөд байдаг. Тэгэхээр нөгөө өвчлөлүүд чинь бие биендээ харилцан нөлөөлөд байгаа шүү. Нурууны өвдөлд бариа заслаар бүрэн эдгэрхүү дотоод эргэтэн буюу одоо энэ бөөр, зүрх, ходоод гэдэг ийм цул эргэтнүүд маань бариа заслыг яаж гаднаасаа мэдэрч хүлээж авч эдгэрч иларчих боломжтой юм бэ? Ер нь л уламжлалтын бариа заслд бол бариа заслыгээ дээрс нь тан унгад бол идэхгүй өвчин гэж байхгүй. Эсвэл нөгөө хавдраас бус төрлийн өвчнгүүд бол сайжирнаа. Хавдтай хүмүүсийг одоо бие битэл дэлхийн нэтрэлж чадахгүй л байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бол би бол хэлдэг. Яваад хаалгаанд орохоор бол хаалгаа хийлгэсэн л тэрийгэ хийлгэсэн заавал дээр тэр цаг хугацаа битээ алд. Ерөөс ингэ цаг хугацаа алдчихлахгүй. Бас эмнэлгийн талаас бол ерөнхийдөө манай эмчнэр ч одоо хүмүүс ярьдаг бурхан одоо энэ тэнгэр дээр байна гэл бурхан гэл залбираа суугаад байдаг. Эд одоо тэр бурхтуу цагаан алдаатай бурхтуу чи тэр орон дор хүний амийг аварж штэ. Тийм учраас тэр үед бол заавалчгүй явах хийлгэх хэмжлэгийг бол бас хийлгэх хэрэгтэй. Дээрээс нь бол шалтгаан шалтгаанаар буюу тодорхой хэмжээгээр заавалч уламжлалтаар бол болцохоор өвчтүүдийг бол зэг заавал нөгөө юм ууж одоо янз янз болж одоо ингэхгүйгээр имчилүүлэх ийм боломжтой өвчнүүдийг бол ингэж имчилүүлэх нь өөрсдөнд нь хэрэгтэй тийм л хоёр талтай байхгүй юу. Тодорхой хэмжээгээр нурууны өвчин бол бөөр нөвцөн хүмүүс нуруу гэж ирдэг. Одоо баг зэргийн суулттай байдаг. Зургийг аваад харахаар баг зэргийн суулттай байдаг. Бөөр нь нуруу нь байнга өвдөлтөг өдөө одоо энэ аюу хэцүү байна гэдээ ингээ хурж ирдэг. Ерөнхийдөө бөөр нь өвдсөн хүн буюу шээсний зам өрөвсөлтэй хүмүүсийн нуруу их өвддөг байхгүй юу. Тэр нөгөө цул эргэтнүүд идэх үү гэдгсэн шүү дээ. Бөөр, зүрх тэгээд уушиг ялангуяа хүн ходоод хоол боловсруулж чадхаа байлаа, юм идэж чадхаа боллоо гэд ярьдаг штэ. Хэвэн болдог. Бариа заслаар тангаар зүрх нь өвддөг, дэлсдэг, даралт хөдөлдөг хүмүүс даралт бол ерөөсө хөдлөхгүй болж болно. Ямар ч үед даралт хөдлөхгүй болж болно. Тэр хүн даралт юунаас олж хөдөлж ийнэ уг шалтгааны л олол эмчилчээд даралт чинь хэвэн болно штэ.
хоёрдугаарт гэх юм бол хүмүүс одоо би бүр сая хамгийн сүүлд гэхэд надад 11 настай хүүхд амар давлтны хэсэд маш их хавантай ирсэй байруулсан. Яагаад ийм жоохон хүүхэд? Эмнэлгээр яваад ирэхээр зэрэг энэ хүүхдээ одоо буур нүвтсэн байна. Одоо юу л үе мөчний өвчтэй байна гэдэг болцсон байсан. Тэгээ үе мөчний өвчин гэдэг айгүй одоо нэг эрмакардит гэдэг хоолойны махнаас болоод үе мөч нь өвдсөн гэдэг айгүй гормоны ийм их хэрэгэлсэн тийм хүүхд ирж баринд яваад нөгөө жижигрээд бүр хөөрхи хэвийн байдалд ороод ээж аав нь турчлаа гэдэг. Энэ бол зүгээр л одоо буур нүвтсэн хүүхд байгаа байхгүй юу? Буур өвдөд хүл өвддөг шүү дээ. Буур өвдөнгүүт хүний өвдөг. Хөл өвддөг, гоё өвддөг. Ерөнхийдөө өвдөг нь их өвддөг хүмүүсийн анх их үүсвэр нь буур байдсан байх гэдгийг би энэ 20 хэдэн жилийн бас хугацаанаас ингээ хараад байхад би тэгж дүгнээд байна. Яагаад гэвэл буур нь өвдөд их утгаараа үе рүү орчдөг, үе мөч рүү орчдөг буур нь өвч. Нөгөө хоолойны ангийн үе мөчөнтэй ордог гэдэгтэй адилхан. Буур өвдгөрөө үе мөч өвддөг байхгүй юу. Тэгэнгүүт хүмүүс ч одоо үе мөч өвдчихлээ гэдэг ингээд. Зөвхөн үе мөчөөл эмчлүүлээд байдаг. Бөөрөө эмчлүүлж яаш л үе мөч нь сайн болно. Өвдөг бол одоо би энэ өвдөг ингээд явж чадахгүй байгаа хөвшин бай залууч өвдөг нь өвдөд явж чадахгүй байгаа хүмүүсийг эмчлэхийн тулд зарим хүмүүс үнэхээр л булчингууд нь татаад одоо хэвийн байдалтай биш болоод тэгэхээр шингэний гадагшин төлөхөд гаргацсан байдаг. Энэ үед бол хүлээл барай сайхан болдог бол ихэнх хүмүүс ингээ бөөрийн нэмчилжээ сайн болдог тохиолдол зөндөө байдаг шүү. Одоо ер нь насны ялгаагүй өвчнгүүд ирдэг болцсон байж тээ. Одоо нөгөө харшилыг нийгмийн өвчин гэж хүмүүс яриад байгаа ч тээ. Тэрнтэй адилханаар нурууны өвчин ч ерөөсөө нийгмийн өвчин болцсон. 5 настай, 10 настай, 15 настай, 20 настай эмэгтэй ердөө хамаагүй. Гэт нуруу өвдлээ л бичдэг. Тэгэл юм л бол хаалгааны залттай хүмүүс ирдэг болцсон. Хаглуулах хэрэгтэй. Би заавал хаглуулж ижил идэх гэсэн гэдэг ингээд ирдэг болцсон. Сүүлийн бас хүмүүсийн өөрсдөө мэдэхгүй тэгэд өөрт нь маш их зовөр өгдөг зүйл бол за тэрийг харчаа. Сүүлийн үед хүмүүс өөрсдөө мэдэхгүй хэрнээ өөрт нь маш их зовөр өгөөд бие сэтгэхгүй бүгдийг өөрчилдөг тэр өвчин Европ ангаахын буюу эмнэлгээр оншилж чадахгүй байгаа тэрийг одоо бүр галзуурах чинь сэтгцийн өөрчлөлт мэдрэлийн хямрал гэд бүр ингээ янз бүрээр онцлоод байна шүү дээ. 20 настай байсан ч гэл цэвэршилт, 30 настай байсан ч гэл цэвэршилт явагдах байна. Тэгэхээр энийг та өөрөө судас бариад гол судсанд хий орцсон байна, гол судас өөрчлөгдсөн байна гэд тэгдэг. Тэгэхээр энэ гол судас яагаад гол судсанд хий орсон гэж голын хий гэж онцлогдож байгаа боловч гол судсанд хий орно гэж байхгүй. Гол судас зүрхнээс буусан гол судас л бүдүрчдэг. Одоо өөрөөр хэлбэл нэг хон малын чинь нуруу дагсан нэг юм том судас байдаг шүү дээ. Тэр бүдүрчдэг гэсэн үг байхгүй. Бүдүрчингүүтээ зүрхэндээ ачаал өгöd байгаа болохоор тэр хүнд гаднаас хүн харахад бол эрүүл тэр хүн өөрт ямар их хэцүү байдаг гэж санах юм. Тэр хүмүүс ярилцлаганд хэд удаа орж исэн. Зүгээр ингээ хямран ааш зан өөрчлөгдөн, ааштай болно, ууртай болно, уйлдаг болно, унтаж чадахгүй. Унтаж чадхаан болно. Ингээд ирэхээр зэрэг хүний чинь бие өөрөө маш их хямран штэ. Тэгэнгүүт нь унтахгүй байгаа хүний тарих ямар байх вэ? Тэр хүний тарих зөв амарч чадхаан байцсан мэн гэсэн үг. Тэгээд тэр тийм болсон байгаа үед бол зүрх маш их өвдөн. Тэгээд зүрх өвдөнгүүт чинь одоо энэ гадаад дотоодын үн зүрхэндээ бахан л юм зүгээр болдгоо гэдэг. Бариулаа зүгээр болчлоо л гэдэг. Энэ зүгээр бол бариулаа зүгээр болчихж байгаа гол нь биш. Гол судсаа олоод хэвийн болгочихж байгаа л чухал байгаа байхгүй юу? Гол судснаас үүдэлтэйгээр бол хүмүүсийн ихэнх хүмүүс ууртай уцаартай болдог, нойргуудч эхэлдэг. Тэгээд нойр нүрхэн байдаг, олон юм боддог, санаа зовдөг. Тэгэл хажуудах хүмүүстэй ууралдаг, уцаарладаг, гомддог, уйлдаг ингээ болдог байхгүй. Тэгэнгүүт тэрийгээ болохоор зэрэг манай энэ одоо ингээ хямраад ингээд байна. Би одоо цэвэршээд хямраад байна. Аль сүлд ингээ сэтгцэд өөрчлөлт гараад байна гэд ингээд нойрны юм л угаад байдаг. Нойрны юм уудаг маань тархиан зөв амрааж чадахгүй байгаа байхгүй юу. Тийм учраас тархин зөв амрааж өгөх юм бол тэр хүмүүс бас гол судсын хэвийн барьж өгөөд тархин зөв амрааж чадах юм бол хэвийн байдалтай айгүй хурдан ордог. Тантай ярьжсэн нөгөө эрүүл амьдрах нууц биш нууцаас гэд нэвтрүүлэгт олон яг ийм гол судас нь өөрчлөгдсөн хүмүүс хурж ирээд намайг галзуурсан гэдэг онштой сэтгцийн имлэгт хэвтгэлсэн намайг ямар ч оншгүй одоо та ингээ гэрээрээ байж байгаа л имлэг эмчилж чадахгүй тийм учраас одоо та ингээд гараад өглөө хүлээ гэж хэлсэн гэд ингээд уйлаад гарцгүй болчоод очих газаргүй болчихсон хүмүүс яахаа мэдэхгүй байжгаад нэвтрүүлэг сонсоод очиод судсаар онцлуулж үзэхээр ямар хачин юм бэ би маш олон эрентхэн зураг авахулсан зүрхний бичлэг хийлгсэн
эхо эмрайд харуулсан яхаараа тэдэрт харагддаггүй юм зүгээр суцаар бариад оншилтын хүн итгэхийн арга байхгүй. Тэгэл хүн аргаа мухардахаар ёстой нөгөө буцагтаа зална гэдэг шиг очдөг тий. Тэгэхээр энэ гол суцсанд орсон өөрчлөлтийг суц бариад онцлохоор таны төрөний хэлдгээр цохилтонд нь өөрчлөлт орсон байдаг юм уу? Эсвэл бусдаас хүчтэй дэлсдэг юм уу? Яаж мэдэгдэх вэ? Эсвэл нөгөө таван цэцгийн онцлохоо байх уу? Царай цуснд нь өөрчлөлт орсон байх уу? Янз штэ. Хүмүүс чинь гол суцсанд өөрчлөлт орсон хүмүүсийн одоо завирууд өөр байдаг. Тий. Төстэй юм шиг хэрнээ өвчин төстэй юм шиг мөртлөөсөө завирууд нь өөр. Тэгээд би гол суц байсан чиний надах чи арай л биш юм шиг байна гэдэг өөрсдөө онцлоод байдаг байхгүй. Энэ нь болохоор зэрэг нөгөө адилхан онцлогдож байгаа мөртлөөсөө бас хүнийхээ биеийн байдлаас болоод өөр илэрдэг хүмүүст. Тэгэхээр зэрэг зарим хүмүүс бол бүр ингээд яг галзуурсан юм шиг болцсон байдаг. Одоо ингээд нүдам амар болол тэгэл сэтгцийн имлэг рүү авч явахаас аргагүй болцсон тийм тохиолдлоос байна. Зарим нь болохоор зэрэг энгийн мөртлөөсөө одоо тэгээд нойргуудаа тэрээс унтаж чадхан байсан хүн байна. Зарим нь ерөөсө ууралж хуцаарлаад ерөөсө зүгээр байж чадахгүй зүрх нь өвдөөд ингээд унтаж чадахгүй амьсгаж авч чадахгүй байгаад байгаа басан тохиолдол байна. Эднэр чи ингээд суд зарахад өөр мэдрэгдэнэ. Тэгэхээр бас энэ яг л юм байна даа л гэж мэдрэгдэхээр л суц. Одоо суц барихыг хүмүүст хэлж өгөхгүй хүн зааж өгөхгүй доо юу ч зааж олдохгүй штэ. Одоо тэр олон зөгж байгааг чинь дундаас нь л нэг барьж авч нэг тийм байна гэдгийг л оншилно гэхээс зүгээр ингээд зохиод байна. Нэг зохиод нэг алга болоод байдаг юм бол уг нь биш. Тэгээд суц зарж онцлох бол маш л олон жил энэ суцыг барьж маш олон жил туршлага оромтлоос хайрцуулж үтснээ л одоо бас туршлага юм да. Давхар хүмүүс сүүлийн үед залуу хөгшин эрэгтэй эмэгтэй гэлгүй цөсний өвчтөй цөсний хордлогонд орсон гэж маш их онцлогддог. Тэгээ цөсний хордлогонд орсон хүмүүс эргээд ходоод гэж өвддөг. Хоол боловсруулчихтгаа болцсон. Хоолыг дэглэн баргээд. За ингээд цөс ходоод нойр булчирхаа өвдөлтөд юунаас болох вэ? Шинж тэмдэг нь ямар байх вэ? Энэ барай заслаар буюу уламжлалт эмийн бус эмчилгээгээр идэх боломжтой юу? За цөсний өвчин болохоор зэрэг цөс бол ерөөхдөө одоо хүн болгонд мэдчихэдэг. Цөсний хордлогонд яагаад ордог вэ гэхээр зэрэг хүм одоо цөс одоо ангаахын хэлээр бол сөргөө буюу доод одоо юу хотодны доод талапангаараа эргээд хотоодондоо хаяад байгаа. Цөс чинь одоо нарийн гисээрээ дамжаад бүдүүн гисээр дамжаад тэгээд өтгөнтэйгөө гадагшилж явах хэвээр байгалийн зам нь тийм болвол эргээд хотод руугаа ороод байгаа процессыг одоо сөргөө гэж байгаа байхгүй юу? Ингээд сөргөө ихтэй байгаад байгаа хүмүүс эхлээл яг гацар улайдаг, нүд захтандаг, биес захтандаг, тэгээ гацар улайдаг, хамар их улайдаг ийм болдог. Тэгэнгүүтээ нөгөө сөргөөтэй хүмүүс чи өөрийгөө сөргөө гэдэг өвчнөд байна гэдгийг мэдэхгүй цөснөө л юм уугаад байдаг, цөс шингэлхэл юм уугаад байдаг. Тэр кододны доод калапанг хаадгүй. Тэгээд эргээд яавал сөргөө болохгүй байх вэ гэдгийг мэдрэхгүй цэсний юм уугаад бол нэмэр болохгүй дээ. Тэгэл цэсний хордлогонд орж байгаа гэсэн. Бас дээрэс нь бол ингээд цэсний хордлогонд их ороод ирэхээр зэрэг нөгөө нойр булчирхаад өөрчлөлт бас гарна. Бие биендээ нөлөөлж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд энэ давхар ингээд бие биендээ нөлөөлөд өвддөг байхгүй юу? Энэ цэсийг бол одоо уламжлалт аргаар бол сөргөө болсон цэсийг хэвэн болгож олно. Өтгөрсөн цэсийг хэвэн болгож олно. Нугларсан цэсийг хэвэн болгож олно. Ерөнхийдөө бол нойр булчирхаа бол бас тодорхой хэмжээгээр ардын уламжлалт эмчилгээгээр бол эмчлэгддэг. Бүр нойр булчирхаа өвчлөлт өгчөөгөө л эмчлэгддэг байна. Хоёлаа яриагаа өндөрлөх төхөж байна. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт гэх юм уу? Би хүн болгон толгойтой. Хүн болгоны толгой хэвэн ажиллах, ухаантай байх, хөөрхөн байх янз бүрийн. Гэтэл эрэгтэй эмэгтэй хөгшин залуу хүүхэд гэж ялгалгүйгээр толгой таллаж өвддөг, бүтэн өвддөг, толгой өвдөж байгаа хүн хэвэн байгаад хөмсөг зангидахгүй явна гэж байдаггүй. Ерөөсө толгойн өвчин юунаас болж шалтгаалдгийг олон хүмүүс толгойн өвдөлтөөр хүрээд ирэхэд шалтгаанууд нь юм уу? Үүдэл нь өөр байгаад идэг тий. Одоо нөгөө танай энэ нөгөө арга билгийн нөгөө ярилцлаган дээр толгойн өвддөг 3 хүн эргэтэл 3 өөр онцтой бай. Би зөвсөвдснөөс олж толгойгоо өвчин ерөөсө бодоагүй амар олон жил тархинда тижэл хийлгсэн гэд нэг хүүхэн ярьж байсан. Одоо тэр тэд нар бол хүний зөвсөвдөхэд л толгой өвддөг.
би одоо ингэ зөсчөө өвдсөн байна гэхээр зөв хүмүүс юу яриад байгаа миний толгой л өвдөд байгаа. Яхаараа цөс өвдсөн төлөө толгой өвддөг гэдэг. Зөснөөс үүдэлтэйгээр толгой маш их өвддөг. Цөс толгой хоёр ямар хамаатай юм бэ? Гидсэн доторх юм энэ ил байгаа бүндгэрт ямар хамаатай юм бэ гэж ярьдаг шүү дээ угаасаа. Цөс толгой хоёр чинь цөс өвдөхөөр толгой заавал нилээх өвддөг. Одоо хувь хүнийхээ бие физиологийн одоо онцлогоос болоод цөс өвдөхөөр толгой өвддөг хүн байна тий. Толгой бол толгой өвднө гэдэг нь тархины цэсэн хангамжийн дутагдлаас болж өвднө. Бэртлэг имплээс болж өвднө. Дээрээс нь нэмээд тэр бүтэл чихэн өвддөг хүний толгой өвдөлтөднө. Хараа муудаад байгаа хүний толгой бас өвднө. Мөн одоо хараа муудаад байгаа гэснээс нэр энэ бөөр өвдөхөр зэрэг хараа мууддаг. Тэгчээс бөөрний юм дээр ярьж амжаагүй шүү дээ аялаа. Тийм бай. Одоо шээсээр уураг алдаад байгаа үед матамхаа болно хараа муудна. Хүмүүс бөөр чи өөрөө бүр амар өвдөж мэдэгддэг байсан бол тэр бөөрний дутагдал өвчин гэж гарахгүй шүү дээ. Бөөр чин чимээг өвддөг хэрэгтэй байхгүй юу? Ингээд л өвчлөөл ингээл уураг алдаад лэн тэгэнгүүтээ нөгөө хүн хөнгөтөл дээрэс нь нэмэл ингээл хараа нь муудаал миний хараа гинт муудчлаа бист матамхаа олчлаа л гэдэг байгаа тэр хүн бөөр өвдөж байгааг мэддэггүй. Яг бөөрнөөс олж бас хараа мууддаг байна. Тэгэнгүүт бас дээрэс нь нэмээд чих өвдлөө гэдэг энэ дунд чихний өрсөл болсон үед бол толгой тарих өвдөн бас хүзүүний булчингууд чангарсан үед толгой тарих өвдөн одоо хүзүүний суулт өгсөн үед өвдөн тэр үедээ л нурууны суултны үед хүртэл толгой өвдөн. Тэгээ толгой өвдөлтийг шууд толгой барих тохиолдол гэж бараг байхгүй. Хөлийн улнаас л өксүүлээд байдаг хүмүүс миний толгой өвдөд байхад хаа байсан хөл яах гэж яриад байна. Баярлалаа, маш олон зүйл асуулаа. Дэлгэрэнгүй сайхан тайлбарлаж өгсөнд үнэхээр их баярлалаа. Үзэгчид маань ч гэсэн бас тодорхой зүйлийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Монголын зурхай судлалын академийн доктор Удамт зурхайч бариач профессорынгийн наран гэрэлтэйгээ уламжлалт ангаах ухааны эдгэж эмчилж чадах өвчин зовиорууд хүн, хүүхэд, өвгөд гэлтгүй тохиолддог, дийлэх тохиолддог зовиоруудын тухай ярьсан байгаа. Тэгэхээр та энэ хүнтэй наран гэрэлтэй маань доогуур гарч байгаа утсаар холбоо барих боломжтой. Мөн наран гэрэл бариач зурхайч маань 7 хоногийн зөвхөн бүтэн сая өдөр судсаар онцлоод харин бусад өдрүүдэд нь хүн тухай бүр таарсан эмчилгээг хийдэг учраас бусад өдрүүдэд нь онцлуулах, бариулахаар зарим хүмүүс уурлаад зүтгэдэг, өвдсөн зовцсон хүмүүс үнэхээр яаралтай байгаад өөрт нь яг одоо л үзүүлмээр санагддаг. Гэвч энэ хүн чинь өөрөө энерги цэгцэлж өглөөгөр хүүхдээ үзнэ, өдөр тийшээ юм уу өдөөс хойш настангуудаа үзнэ. Хүүхэд гэдэг маань яг цэвэрхэн цагаан цаас шиг байдаг учраас өөр өвчтөе хүнд өвчтөе хүмүүсийг барьсны дараа хүүхдэд бол гар хүрдгүү. Тэгэхээр та энэ хүний эмчилгээний горим дэгийг алдалгүй бас хүндэтгэлтэйгээр барай засал буюу Монголын уламжлалт ангаах ухааг эмийн бус эмчилгээгээр хэрхэн өвчин зовиороос ангижрах боломжийг өнөөдөр хамтдаа байж сонслоо. Магадгүй мэдлэгт тань тусал нэмэр болсон бол бидний энэ удаагийн ярилцлага цорилгоо биелүүлэх нь тэр. Тэгэхээр Монголын зурхай судлалын академийн доктор Удамт зурхайч бариач профессорынгийн наран гэрэлт маань үзүүлж эмчлүүлээд чадварыг мэддэг маш олон хүмүүс байгаа. Мэддэггүй хин нэгэн хэрвээ та өвчин зовиортой шаналж яваа бол зориод нэг очиод үзээрэй. Судсаар онцлуулад үзээрэй. Европ ангаах ухаанд маш олон чадварлаг техник технологиор оншилж чадахгүй зүйлийг бас судсаар онцлох, 5 цэцгийн онцлогоогоор онцлох, эдгэрэх, эмчлүүлэх боломж нээлттэй байдгаа гэдгийг тайлбарлан таниулахыг хүслээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Танд ч бас баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.